ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу үзэгчдээ. Soul Lab-ийнхаа шинэ дугаарт тавтай морилно. Ингээд бид өнөөдөр та бүхэнтэйгээ маш гоё сэдвийн тухай ярилцахад бэлэн болоод байна. За дугаараа эхлүүлэхээс өмнө та нартай уламжлалсаар ивент тэгчээ болон Soul Lab-ийн шинэ дугаарууд хэдэн эдний өдөр ордгоо сануулад хэлье. За Soul Lab-ийн маань ерөнхий ивент тэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab хамтран ажиллаж байна. За мөн охид бүсгүйчүүдийн хамгийн сайн туслах өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байна. Манай Soul Lab-ийн шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-нд ордог. Хэрвээ YouTube хуудсан дээр маань subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай гэж зөвлөж байна. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг хамтдаа эхлүүлцгээе. Манай өнөөдрийн Soul Lab-ийн хүндтэй зочдоор за жүжигчин Аз Жаргал, за мөн Ариун Чимэгнэр өргөдөө ирсэн байна. За мөн өнөөдрийн яриаг маань илүү сонирхолтой, илүү амттай болохоор манай сэтгэл зүйч Амина мөн өргөдөө ирсэн байна. За урилга хүлээн авч цаг зав гаргаж ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Баярлалаа. Морь жилийн минь. Морь жилийн эхний өдөр ийм гоё тийм ээ подкастт өргөсөндөө бас их таатай байна. Одоо манай хүн золгоотаасаа шууд ирж байгаа. Энэ удаагийн дугаар маань яг цагаан сарын баярын эдгээр өдрүүдээр хийгдэж байна үзэгчтэй. Гэтэ та бүхэнд бол 2 сарын 28-нд 2 дугаар сарын хамгийн сүүлийн өдөр хүрэх учиртай байгаа. За тэгээд өнөөдрийн маань Soul Lab-ийн ярилцах сэдэв бол эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн тухай ярилцах гэж байна. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл бид нар яг жинхнээсээ үнэн нөхөрлөж чаддгүй. Эмэгтэйчүүд ер нь эмэгтэйчүүдтэйгээ найзалж нөхөрлснөөр тэр нь сэтгэл зүйд нь хэрхэн одоо спорт болдгийг. За бас нөгөө талдаа спорт болж чаддгүй ч юм болов уу гэж те яг энэ бод дүнний тухай бүгдээ хамтдаа ярилцъя гэж. За тэгээ яриагаа Ари Аза хоёр маань ер нь хэдэн жил найзалж байна. Хамгийн анх яаж танилцж, яаж найзалсан. Заримдаа ингээд айгуу тэнэг охин гэж бодож байгаа найзалсан байсан үгүй байдаг шүү дээ. Тийм түүх байна уу? Яах шүү дээ анх Ари өтөрч соёл урлагийн сургуульд 1-р курсэд нэг анги болж орсон. Ороод тэгээд найзалсан. Гэтэ анх бол Аригч айгуу тэнэг охин гэж боддог байсан. Бодлоо. Ари минь айгуу тийм хинэт охин байсан. Ийм хөөрхөн тий яг хөөрхөн ингээл зүгээр ингээл нүтэн бултыг ингээл ингээл байгаад байдаг сая ингээд Одоо ч гэсэн одоо ч сайхан болсон гэж. Тэгээд Аритайгаа тэгэл цагийн 9-аар найзалсан юм уу? Гэхдээ энэ харин нөгөө надтай хамгийн яг анх юм ярьсан өдрөө сандгүй юм. Би болохоор айгуу сайн сандаг байхгүй. Манай ингээд энэ өстө хөөрхөн даруухан айгуу хөөрхөн ааштай охин байна да гэж бид хоёр хамтдаа ангиараа ингээд нэг юунд уулзж агаад саад мадан танилцаал ингээд тойроо сууж чадсан шүү дээ. Тэгж тийж агаад сургууль орж 0 орох юм байна уу гэдэг чийсэн чи за би орно гэд бид хоёр хамтдаа сургууль руу 0 орох замдаа айгуу хэмэрс охтой би харчаад энэ өстө хөөрхөн ааштай охин байна да гэд хамгийн анх бодож байгаа. Гэхдээ тэр игээрээс азаа сандгүй. Тэр өөрөө бол нэг азаа сэтгэл үлдээгүй юм шүү. Наа болохоор ингээд нөгөө нэг ингээд бүртгэлцэл хийдэг гэл ингээд хардсан юм шиг байгаа хөө. Гаднаас нь дүгнээд байгаа байхгүй. Би тэгтэл хүнийг яаж ямар хөрх хааштай ах нөгөө дотроос нь харсан. Тэгсэн байх нэрээ тий айгуу ялгаа нэрээ тий. Тийм бай. Тэгээ шууд олвол ингээд бэстэ олж эхлэх юм ба штэ тий. Аажимдаа. Тийм аажимдаа. Тэгсэн. Тийм штэ. Тий. Бид нар чинь тэгээд нөгөө нэг бас юу яах гэж найзууд олох гэж дундуур нэг драма болноо. Тэгэл гэхдээ одоо ч юм Азиатаар ингээд найзлаад 10 би одоо 2009 оноос хойш ихгүй. Тэгэхээр ч одоо 17 дахь жилдээ найзалж байгаа. Битээр ч одоо дараа жил битээр нөхөрлөл насан турш гэдэг. Тэгэнгүүт энэ хугацаанд болохоор нөгөө нэг аюу бас адармаатай нөхөрлөдөг. Бид нөгөө нэг ингээд юм юу хэмдэ одоо ингээд найзууд бол нэг юм бараг юм хосоод шиг юм амар дотн нөхөрлөдөг байхгүй юу бүр ингээд тэгвнгүүд тийм нөгөө амар дотны болоод ирэхэр чинь юм чи айгүй юм сэтгэл зүй хувьд бас юм драматай олон тэ хоорондоо их юм жоохон токсик шүү. Тэ хаяа тэ гайгүй 2 жил салаад янзээ. Дунд нь саач нэлээ хосоод гэдэг шиг бараг тэгэж найзлал тэгэл одоо л ёстой бараг 17 жилийн дараа л тийм хүлэн зөвшөөрч эхэлдэв юм уу? Бүх юмтай нэвцэлтэд тэгдэм байх. Одоо яг 17 жил ингээд найзлахад юу нь яг хамгийн чухал хүчин зүйл юу байсан гэж боддог вэ? Дээрээс нөгөө нэг юм
хүмүүс ярьдаг штэ ингээд нэм зовлон бэрхшээлч байдаг юм уу? Янз бүрийн хүнд хэцүү зүйл нөгөө хүмүүсийг айгу ээнэгшүүлдэг, илүү ойр болгодог гэдэг шиг. Та хоёрын хувьд яг энэ одоо 17 жилийн нөхөрлөл өнөөдрийг хүртэл ингээм хамт байхад хамгийн чухал хүчин зүйл юу байсан бол гэж боддог? Хариулаач. Айгуу гоё ярилцдаг юм болов. Бас үнэнгээсээ бид эдийн нэг онцлог нь босод хүмүүс судлаа гэж хэлээд байгаа шүү дээ. Айгуу тийм үнэнгээсээ байж чаддсан болоо гэж боддtiin бид эдийн нөхөрлөл нь. Тэгээ юугаач нуудаггүй, юм баггүй яг жинхэнэ үнээр байдаг болохоор тэгээд тийм бэлэн бас нөгөө нэг ингэдэг хөхгүй хүмүүс. Та хоёр ингээл өдөр алга уулздаг гэж яг анх удаа уулзж байгаа юм шиг уулзаагүй эсвэл амар удцсан юм шиг ингээ байхаа ингээд тэгдэг хөхгүй битээр ингээд ярих юм дуусахгүй заа бүр ингээд тэгэл юм ярахтаа бүр амар шинээр хүлээж авч ярьж мэрдэг тэрийг. Тэгэл нөгөө нэг яг нөгөө танаа нөгөө хамаатны тэрний ш нөгөө тэгжсэн да тэгсэн чинь тэр чинь хүн бидтэй гэл нөгөө ингээд бүр ингээд мэддэг тэгээд баг өөрөө мартсан байхад нь яг чи тэр тэгжсэн бидтэй гэл бүр бүх юм амар сайн мэддэг. Тэгээ яг манай нөгөө битээр айгүй сонсч ирсэн. Та хоёрыг ингээд амар дотн байдаг шалтгаан чи та хоёр бүр ингээд ярилцаал яриад байт юм байна. Бүр ингээд зогсохгүй одоо жишээ нь одоо ууж идэл би над нуугаа сууж байл бүр хүнсээ дээр ингийн үед ингээд юм яриад эсвэл чаатлахтаа хүртэл ингээд ерөөс уулзааг утсан хүмүүс ингээд байнга юм холбоотой байгаад байдаг. Тэрэндээ юу ээж магадгүй ярамч тийм шүмжлэлгүйгээр та хоёр нөгөө нэг анх ингээд одоо өөрсдийнхөө зан характер 18 19 төдөл танилцсан ба шүү дээ тийм үү те тэр үед ингээд хоорондоо нэг юм төсөөтөө ингээд ам уралдаж ярьдаг бүр ингээд мэдрэмжээ ингээд солилцох хэмжээний юм ижилхэн тийм зүйл байсан эсвэл ар гэрийн ч юм уу айлын тэт хүүхэд гэдгээрээ нийлдэг ч юм уу нэг юмараа илүү ингээд нэг юм ижил төстэй зүйл байсан. Хол нэг яг тийм айгүй ижил төстэй юм бол байгаагүй. Надад нөгөө нэг Азагийн хамгийн гой санагдчихсан юм. Азаа чи ер нь амар сайн сонсдог хүн байхгүй юу? Тэгээ амар сэтгэлээсээ сонсон. Пүү тийм үү гэж ирээл бүр амар сонсон. Тэнгүүд би ч юм болохоор амар ярих дуртай хүн. Тэгээл ингээд бит хоёр нөө хамтдаа ингээд гэр ойролцоо болохоор ингээд яг манай ардуур хорол хүртэл ингээд алхахдаг хичээлээ хараад. Тэгээд юм яриад алхаал энэ. Тэгээ Азаа амар гой урамтай сонсон. Тэгэл нөгөө нэг бит хоёр чи яг ингээл нөгөө тэр нэг замд чи орой яг тэр суйсаас тэр ардуур хорол хүртэл чаас хөөхө алхах штэ тэ тэр хооронд ингээл амар их хэмээр тэгээ цаашаа өршлүүлээд азаа ингээл автосан цогод явдаг тэ тэгүнгүүд нөгөө нэг яг хувь хүмүүс нь айгүй өөр хүмүүс мөртлөө нэг юм юу н адилхан гэх юм тэ бит хоёр нэг юм хамтдаа байхдаа нэг юм жижиг юм тэнэг юм дээр ингээд амар одоо чинь айр ингээд ийм гинжмэн зүсэн байх юм бол бусдад таалагдахгүй байж магадгүй шүү дээ. Өстой гоё юм биш дээ ингээд нэг юм санал нэгддэг юм байгаа. Нэг юм тэр нэг амар санаа зомор юм жижиг юм биш. Одоо бид хоёр ингээд хос мас хойлоо юм арга хос дэвтэр аваад тэрийг ингээд сольж бөглөх мөглөх юм бол бид хоёр хойлоо амар дэмжин заа. Манай найзад ёо энэ хоёр бүтэхгүй. Энэ хоёр амар зэн ийм гоё үзэг байна гэх чинь тийм. Энэ үзэг чи ямар гоё юм уу ингээд нэг юм жижиг сажиг ингээ айгуу сүнжийн зураг мөн та. Эсвэл нэг ийм юм хийл та тэгээл та гэл нэг юм сонь юмнууд байдаг шүү дээ. Зүгээр л маргааш өглөө огт 24 цаг унтахгүй байжгаад тийм юм хийж үзье мүзэгээ тэнгүүд азаа хөө тэгээл та бас дэмждэг байх. Тий тэгээл та гэл нэг юм сонь юм дээр амар санаа нэг. Түрүү нөгөө яриан дундаа бид хийдгээ яриад шүү дээ тий. Дахиад тийм олон найзууд байгаад юм фракц байна уу тий? Бүлгэм. Бүлгэм бидний бүлгэм зургуулаа. 6 гүнж бүлгэм. Гүнж жишээ 6 гүнж. Гүнж олно гэж бодсон чинь нөө бид эдээ нэг юм баа. Гүнж болсон. Нэг юм баахан ингээл хүмүүс чи гүнж мөнж ингээ сентрал элементээр цасан цагаа гэсэн чи бид нар нөгөө урсуул амарсуул. Цагийн ирэхээр шулмнууд болсон. Аминагаасаа бас ингээ асуугаа сая арианаас нь сонсож байхад одоо юу гэдэг заримдаа ингээ нөх хосууч шиг салн нийлэн дунд нь 2 жилийн ингээ бас гэп авсан нөхөрлийн тим юу байна гэлдэж штэ. Тэгээ ер нь иймэрхүү зүйл яг энэ урт хугацааны нөхөрлөл төр байдгүй нэг бол яг эмэгтэйчүүд хоорондоо найзалж нөхөрлөхөөр ийм зүйл байгаад байна уу? Яг хоо ер нь харилцаа болгоныг тийм гэп байгаа. За тэгэнгүүтээ нэг ийм төрлийн харилцаа байна. Одоо ингээд жоохон бахаасаа эхлээд нийлцэх хосууд байдаг шүү дээ. Тэр хосууд бол маш урт удаан хугацаанд бол аз жаргалтай би нэг яг жинхэнэ хүлэн зөвшөөрсөн хайраар харилцаад ингээд амьдарчдаг. Одоо шин бүр яг нөгөө 10 жилдээ ч юм уу те нэг ширээний ангид байсан хосууд би суучлаач гэдэг юм уу. Тэд нар үнэхээр амжилттай байдаг. Тэгэхээр нөгөө залуухан байх тусмаа ер нь бол ямар ч зүйл үзээгүй, олон янзын ихтгэл үнэл суугаагүй. Тэгээ анхны нөгөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ шууд хүлээгээд авчдаг. Тэнд ямар шүүлтүр байдаг
мэддэг учраас анхнаасаа нэг хүлэмжшэрхсэн бага настай за нэг 12-оос 18 насны хооронд нэг эхэлсэн харилцаанууд бол ер нь насан туршид үргэлжлэх магадлал. За тэрнээс хойшоо бол жоохон хэрэгцээн дээр явдаг. Ер нь харилцаа болгон дандаа одоо жишээ нь нэг юм зугаацах сонирхолтой найзуудын төрөл гэж байна. Эсвэл яг үнэхээр нөгөө бие биенийг юм дээшлүүлдэг одоо бизнесийн хувьд ч юм уу те нэг юм хэрэгцээний хувьд нэг юм амбицлдаг ч юм уу. За нөгөө талаараа нэг бие биенийхээ юм дутууг нөхдөг бас найзууд нь одоо жишээ нэг нь аягүй их ганцаарддаг. Одоо дэмжлэг хэрэгтэй бол нөгөөх нь аягүй сайн дэмжиж чаддаг ч юм уу ингээд хэрэгцээн дээр тогтсон юм найзуудын төрөл зарим болвол жоохон токсикуд нь яадаг вэ гэхээр бие биенийхээ яг толин тусгал болдог юм харилцаанууд байдаг. Одоо жишээ нөгөө хосын харилцаан дээр карма харилцаа гэдээ яриад байдаг шүү дээ. Тэр чинь яг толин тусгал болж байгаа юм шиг өрнөд. Тэгэхээр нөгөө илүү хэрэлдээд байдаг, зөрчилдөд байдаг найзууд бол бие биенийхээ толин тусгал, бие биенийхээ нөгөө хамгийн юм таагүй байгаа мэдрэмжийг ер нь бол өөрт нь мэдрүүлж байдаг учраас тэгээд ер нь бол нэг юм хэрэлддэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэгээд 18 наснаас хойш ер нь найзалсан бол таяр бол нилээн нөгөө ямар ч нууцгүйгээр би бинийг хүлээж авсан гэдэг шиг. Одоо таяр салан ч гэж одоо байхгүй. Барыг энийг өсвөлцсөн үгүйс. Яг үнэ тий хамт хөгжсөн гэсэн. Тэгэхээр цаашдаа ч хүн хөлтлөө ер нь бол удаан хугацаанд байна. Яг энэ хоорондоо ер нь бол нэг 25-аас дээшээ болоод ирэх их харилцаанууд 18 наснаас эхлээд явж агаад тэгээд ер нь бол хоёр тишээс салдаг. Гэтэл таяр ингээд нэг 28 насны юм нэг бие хүний хөгжлийн үе дээрээ бас хамт ингээд яваад өнгөрцөн байхгүй. Тэгэхээр цаашдаа бол иймэрэ байна. Мандал нь ийм ба. Гэтэ нэг эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл жоохон яг бас тууштай байхад аюу хэцүү байдаг. Ер нь ховор байдаг да эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл жоохон бие биендээ хатаархдаг ч юм уу. Яг нэг жинхэнэ амьдрал дээр болж байгаа юм нэг юм нөгөө хүнийхээ юмыг өөртөө авах гэсэн юм сонирхолтой сэтгэл хөдлөлийн хувьд хэтэрхий юм хатаачд болсон ийм эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл жоохон токсик байдаг. Одоо бие биенийхээ нөхрийг булаадаг ч юм уу те. Тийм ярианууд зөндөө байдаг шүү дээ. Тийм. Аяа. Би биенийхээ нөхрийг биш нэгнийхээ нөхрийг би биенийхээ нөхрийг бодсон. Чаг тэгсэн. Өршөө төсөөлөлтөд гэж. Гэхдээ юу тийм одоо бид нар чинь ингээл айгу олон янзын хүмүүстэй найзлж хөрөлж ин. Гэтэ яг ингээд 30 гараад ингээд ирэхлээр яг хин надтай хамт байх уу би хиний дэргэд байх уу ч юм уу тэрийгээ бас өөртөө нэгсэндээ сонгодог, шилдэг орхидог ч гэдэг юм уу байна л да. Тэр нь нөгөө талаараа бас яагаад би сонгоод яагаад шилээд байна гэхээр бас нөгөө хэрэгцээнд л тулгуурсан харилцаа бас тэнцээ яг чин үнэндээ яваад байгаа байхгүй юу те. Гэтэ нэг тийм одоо та хоёрын хувьд ч гэсэндээ ингээд айгүй юм гинт юм дотны юм шиг байжгаад за энэ хүн биш юм шүү гэд ингээд орхиж исэн, найзлахаа болж исэн, хүрээллээсээ гаргаж исэн тийм одоо зүйлсүүд байгаа байх гэж бодож. Бид хоёр өөртөө шүү дээ. Тэр чинь хүмүүс гаргаж гаргаад байсан янз. Тэр чинь бүлэг болгоноос тэгээ хөөгтэй явж байгаа. Бид хоёр чинь сайн дэж тэгээ би нэг олцгоо чинь тэгээ найзаад байхгүй. Та хоёр яа найзтай шүү өөр найз авах. Дандаа бид хоёр чинь жиг. Одоо. Гүй. Гэтэ би ингэж боддоо шүү дээ хувьдаа. Би ч юу н өөр хамаатан сад ер нь жоохон цөөхөн. Тэгээ би ингээ процесс аюу янзыг гоохгүй юу. Юм маазаа өгш янзыг гэдэг нь. Тэгээ би нөгөө ингээ гоё ингээ сайн найзуудтай ер нь ингээ энд болоод байдаг гэх юм уу. Жоохон тийм юмар дутагдаагүй би тэрэндээ аюу баярлдаг шүү дээ. Яг үнэнгээсээ гоё найзуудтай аюу олон. Тэгээд бусад хүмүүсүүдийг хараад ах юу гэм бэлээ аюу тийм. Энтэй бити найзал аюу худлаа. Нэг босон болоогүй олон найзаар яадгийн энэ гэж мэгээд надад ерөөсөө тэр юм байдаг бүгдээрээ болцсон найзууд байгаад байдаг. Тэрэндээ бас аюу талархуу штэ хүлээж авдаг штэ. Нэг хатаархаж матаархаад байдгүй. Гэтэ би нэг удаа айраад хатаархаж ирсэн штэ. Яста оюутан бахта тэр нь. Гэтэ яг үндэ би ч баг хатаархан гэдэг үгийг баг мэддэг ч үгүй найзуудтай нэгэндээ тэгдэг мэгдэг гэд харин би ер нь яагаад тэгдэм бол гэж боддог байсан байхгүй юу. Нэгээ ингээл тэ илүү хараад ч юм уу. Тэгсэн чинь айрын маа нөгөө нэг 3 билүү 4 дөрөөр хөрсөлөө тэр чинь нөгөө оюутны ажил хийдэг чинь тайзан дээр 327 дээр нэг эр хүн болгож өгөөч гэж үжин дээр 3 дахь курс ажиллахгүй удаа бид эд чинь сургууль дараа ингээл хонж өжөөд юмаа бэлдэн штэ. Тэгээ нүдэн дээр нэг юм сонирхол юм хийгээд ах шиг байсан. За энэ нь болохгүй л охтоо өгөө ботсон чи тайзан дээр ганц амар юмнуудаа хийдэ инээд чи өөрөө тэр нь байсан мэт. Габиш тэр нэг бие үлгэж болоод. Мөн найзгаа авч байгаа чи нөгөө тийм зогсдог хүүхэн болчих. Наад чиг бие үлгэж гэж одоо юу аа. Тэгээд
Тэр нь бүр амар бүр ингээд аюу хөөрхөн амжилттай болоод хүн болго үзэж уйлж муулаад тэгээ би тэрийг харчаад жүжиглэлтэй ч юм байлх үү. Тэрэн дээр анх удаа би арайад атаах. Тийм үү. Тасан гэх юм уу эсвэл хоо ямар гоё болчихоо гэж бодсон юм болов уу? Мэдгүй бодчихсон шүү дээ. Тэрнээс ч одоо энэ юундаа чатарах вэ? Тийм байна. Тэгжсэн шүү дээ. Энэ юу атар болоо явчихоо. Одоо ингэж тэ нөгөө нэг. Гэтэ яг хоорондоо ч ихээс илүү ер нь ингээд нэг за энэ хүнтэй ер нь болохгүй байна гэдэг юм ухамсартайгаар харилцаагаа орхисон түүх гэвэл надад бол байгаа. Тийм үү? Бага биш чамтай биш ёо. Надад тийм юм төрж байгаа ярих гэж их юм болдог. Тэр болохоор яасан гэхээр би өөрөө тэр үед нөгөө нэг бас сэтгэл зүйн хувьд жоохон юм юу байсан байхгүй дархлаагүй үе маань байсан байхгүй одоо нэг юм жоохон сул байсан үедээ яг нэг юм анзаараад тахаар би өөрөө миний яг нэг юм хэр би ингээд хүний ингээд vibe ч юм уу хүн рүү ингээ аяга хурд уусчдаг төрлөө юм баггүй. Одоо ингээд яриаг нь дуурайж ярьдаг ч юм уу эсвэл ингээд хилдэг үг зүгээр ингээд анзаараад нэг мэдхэд давтдаг. Чам дээр тэр нэг мэдхэд би яг нөгөө хүнээ дуурайцсан явж байгаа баггүй. Тэгээ ер нь 90 тойрныхаа хүмүүст айгүй ингээ хурд чи би ч жилтэй юу гэдэг баггүй. Тийм үү? Ингээ сүлдө өсвөрч шиг болчих юм уу? Харин тийм ээ. Би өөрөө гэдэг өөрийнхөө бас оноо хэлчихсэн. Гурлаа би ч юм биш үү? Тэгвэл би охин өөрийгөө нэр бичлэнүү тэгтийн. Тэр бол бүр цаанаасаа. Тэгээ би бүр яг ингээл нэг мэдхэд нэг хүний үг мө зүгээр ингэдэг заяа. Одоо нэг хэсэг би нэг хүний нэг влог үзчихэл дахид яг нөгөө влог хийдэг хүнийхээ үздэг влогерийнхоо яриагаар ярьдаг болсон байдаг зөө бүр хаяа амар сонио хүн гэд зөндөөрэгээд байдаг. Тэгэнгүүт тэрнтэйгээ адилхан нөгөө 90 тойрныхаа хүмүүсийн vibe ч юм уу сэтгэл зүйн юмыг ингээ харж байгаа өнцөг эрэг сөрөг байдлыг нь бас яг ингээ дуурайгаад байдаг. Тэгээд би бүр яг нэг хэсэг өөрийгөө анзаараад би бүр ямар амар юм готрон болчихваа ямар бүх юмыг амар сөргөөр хараад ингээл нэг юм хохирогч юм шиг ингээл мэдрээд идэх болчихваа гэж нэлээд удаа анзаарсан байхгүй юу. Тэгж жагаад яг нэг нөлөө байна. Тэр бол яг нөгөө тэр яг найз маань тийм токсик бол биш. Зүгээр яг би нөгөө нэг амар их энерги ингээд алдаад ингээд амар ядраад байгаагаа мэдсэн байхгүй юу. Тэгээд бүр яг амар юм нөгөө нэг хайрын уянгийн кинон дээр нөгөө саллыг да хаагцыг да гэдэг шиг юм юу яасан амар тийм чи одоо л бодож идэх юм уу хардчихлаа. Зориг гаргаад тэгээ яг хүчээр яг токсик харилцааг тассан гэж юу. Одоо яг ингээ за хоёлаа салъя да гэдэг шиг бүр тийм шийдвэр гаргаад тийм байна. Бид нар чинь яг дийлэнхтэй ойлгонгууд чинь ингээд аяанда таг болоод байн уулздаг гэсэн бол уулзалтаа цөөрүүлээд чата багсгаад ингээ нэг мэдхэд л тэр хүн маань алсарсан энэ төр байдаг шүү дээ. Тэнгууд яг хөрлөөс шийдвэр гаргаад ингээд шууд таслана гэвэл бол бас айгүй зоригтой айгүй хэцүү л алах юм байна. Яг өөр төрөө бодсон чинь тий. Харилцаа болгонд нэг юм хил хязгаарыг бүр заавал тогтоох хэрэгтэй анханасаа. Тэгэхээр тэр хүн эхлээд өөрөө ийм мачур, нас бие төрсөн сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах шаардлага заавал гарч байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө өөрөө ийм сэтгэл хөдлөлөө докторгүй яж байгаад одоо докторгүй үнтэй уулзах юм бол тэр чинь бие биенийхээ өсөй зулгаагаад ална шүү дээ. Тэгэхээр одоо найзууд бол амар те токсик хоёр найз зохион байх юм бол хоорондоо олж инхэн бие биенийхээ араар хавгатаад бална те. Тэгэхээр эхлээд ерөн зүгээр өөрөө л аягүй сайн дотроо бүх зүйлийг засах хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээ нь ээжийн асуудал вэ, аавын асуудал вэ, дотор ер нь миний сэтгэлийг манд дандаа ингэж нэг юм докторгүй болгодог асуудал маань яг юу байна? Тэрийгээ би өөрөө засчих юм бол хүмүүст хил хязгаар тавихтай аягүй амархан болно. Одоо хүн жишээ нь миний уурыг хүргэдэг тийм зан характер гарах юм бол завуучлаараа найзаа. Яг иймэрхүү юм ярих надад жоохон хэцүү байд юм а энийг ярихгүй ч болох уу гэдэг ч юм уу те нөхөртөөгөө ч юм уу ингээд тэр нь айгуу нэг өөртөө таалагдахгүй зан ч юм уу үйлдэл гарах юм бол надад нэг ингээд тавгүй байд юм а энийг хойлоод өөр байдлаар зохицуулъя ч гэдэг юм ингээд тэрийгэ хэлээд нөгөө хил хязгаарыг ингээд нөгөө ярилцаад 50 явах юм бол мэдээж хажууд нь байхыг хүсэж байгаа юм бол тэрийг өөрчилнө. Гэтэл хилээд ахад тэр чи ямар хамаасан битгий сүржигнэдэ юундаа уйлдیں۔ Юу сүртэй ингээд байгаа хүнийг бол зүгээр завуучлаараа би бол чамтай дахиж одоо харилцааг үүсгэж чадахгүй маань гэд ямар ч хүн байсан тэгэл амьдралаасаа гаргасан тэр. Тэгвэл тэр бол маш нөгөө өөрийнхөө сэтгэл зүйд хортой зүйлийг байгаа гэдгийг мэдсээрэж хадгалаад яваад ийн гэдэг бол тэр хүн зүгээр яг жирэнээр амьдрах боломжийг нь бол тэр хүн хулгайлаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол бүх зүйл дээр хязгаар одоо нэг хилийг бол аягүй сайн тавьж сурах хэрэгтэй. Харин тийм харагддаг. Гэтэ тэгэхэд аягүй хэцүү. Харин тийм. Тэр л суралцмаар байгаа юм да. Ер нь бол Өөрөөр хэлбэл ингээд одоо
хүмүүстэй ингээд хамт байж агаад юм яриад инээлдэж чаналдал ингээд нэгнтэйгээ ингээд үг гэсэн үг солиол ингээд байж агаад дараа нь гэхдээ харсныхаа дараа чи буу яг ганцаараа байхдаа бодсны ингээд байж байхдаа ярьсан юмнуудаа бодонгууд намайг ямар их унтраасан юм бэ ч юм уу те. Нэг бол би ингээд айгу боловсонд оромжлуулсан биш те. Тэгэхэд ч юм уу миний гоё гэж бодож исэн юм яагаад надад ингэж хэлсэн юм бол гэдэг ч юм уу ингээд ийм бүр дараа нь ингэж ойлгохдохоор айгүй муухагаар ингээд нөлөөлсөн тийм юмнуудыг гарч ирдэгтэй ер нь ингээд хотуудаараа божигнаад бөөндөө сууж муужсны дараа яг ингээд ганцаараа үлдээ юм а бодонгуудтэй хөөх наагаас айгүй муухай хэлсэн биш гэдэг ч юм уу дараа тэгэхэд би чигээ хэлэх байсан биш гэж тэгээд дараа нь яг тэгж ойлгож байлгаад байдаг ш надад л заримдаа. Одоо нэг хүмүүсийн нүдэн дээр жишээлбэл хэлтэй байдаг одоо хүмүүс болвол хин дуртаа нь ингээл халдж байгаа шүү дээ. Тэр хэл хязгаарыг юу нь яаж тогтоож байна? Харьяагаас асуумаар. Ерөөсө тогтоодог гэдэг байхгүй юу? Уусгал ах уу яах вэ? Ер нь яг нөгөө нэг юу яадаг л та. Одоо чинь бит хоёр ингээд нэг тийм адилхан төрлийн бас хүмүүс ахгүй юу? Яадаг гэхээр ингээд одоо хүн битэрийг доош нь хэвэл заяа. Бит хоёр өөртөө ингээд нэмээд доош нэмээд өгөө сайхан нэмээд өгөө. Тоглоом шоглоом болгоо гаргаад идэх гэсэн. Зөв. Яг зөв. Тэр нь бүр ингээд яг одоо чинь хүү чи ямар аваар таргалцсан маргалцсан гэсэн чи өө тийм баастай сте. Дил явсан баастай. Хариж дурчаад байна ч гэдэг юм уу те. Тэгснэ тийштэй чи ч уг нэг турхаас юмсан гүүгөө зөөр аюу тийм өнцгөө олтдог байсан мессеж юу гэдэг ингээд өөртөө ингээд бит хоёр ингээд нэмэл хийгээд байна. Тэгээд зөрүүлээд би бинийгаа хамгаалж байгаа өнцөг нь бас нэмж хийж өгөх. Одоо нэг найзыг маань ингээд хүн доош нь маш нь хийх юм бол тэр баг нөгөө найзаагаа нэмж бараг илүү доош нь хийж ингэж инээдэн ханиадан болгоод найзаагаа тэгж хамгаалж байгаа байдал нь хүртэл яг нэг тиймэрхүү те битэр тэгэнгүүт хэдэж херосны байж үдээгүй юм тий чи ингээ илчлээ гэдэг ч юм уу ерөөсөө тийм ер нь тэгэхээр нөгөө угаасаа хүмүүс ингээл муухай үг хэлэх ч юм уу ингээл тогтоо наргаагаар ч юм уу ингээл доош нь mooш нэг хийнгүүт мэдхгүй нэг мэтгэл маазарцал байж идэг. Тэгэхдээ одоо жишээ нь азаа болохоор юу байхгүй юу? За ингээд энэ хүн үнэхээр одоо чи надад хайртай бол бэлчгуулгүй дээ гэдэг юм одоо хүлээлттэй байгаад тэсэл яваад байдаг. Тэгж байгаа савн дүүрэн штэ хүн чинь ингээд бүр ингээд одоо ингээд хөөчд ингээд одоо мэдээ дараа юу гэж хэлдэг. Ширээ шааж ирсэн. Одоо ингээд хүмүүс ингээд дураараа ингээд харьцаад байдаг. Тэгээд нөгөө тэр нэг л энийгэл хүлээгээд аваад тавангууд дараагийн удаа бүр улам илүү ингээд дураараа харьцаал те. Тэгж агаад гэтээ ерөөсө дураараа харьцах зөвшөөрлөл өгөөг байхгүй. Зүгээр ингээд ямар ч үед ингээл сайхан зан ингээл гаргаал те инээдэн болгоол ингээл хүлээж авчингууд хаяа гинт нөгөө нэг одоо чинь азаагийн юм те хүнтэй ингэж амар одоо ялгаж харьцах ч юм уу те эсвэл ингээд шууд айгу үл хүндэтгсэн байдал нөгөө маазраа яваадсан чи угаасаа тийм лимчин гих байдлаар ч юм уу те нөгөө үл хүндэлсэн байдал гаргангууд азаал ингээд бүр айгу удаа ингээд инээж явж ирсэн гинт ингээл амар тесэрдэг байхгүй юу та нар бити хүний сэтгэлээр устсаад байгаарай гээл өстө тоглоом надад юм шүү та нар хэлсэн болгоно гэсэн порлоо шиг шингээж явсан шүү гэдэг ч юм уу та яг ингээд амар ингэж эмоц гаргаад шууд ингээд нөгөө нэг юм асгачдаг юм анга хасгаад тэгээ ингээд жоох ингээд том юм болчдөг тэр нь тий би болохоор бас ингээ яваад байгаа хэрнээ би ихтэй ингээд жоохон ингээ хаалт шимхээр хилээд хаалт тавиад ингээд өвтэйхэн одоо жишээ нь юу гэдэг чинь те гэтээ яг вэ ингээд нөгөө нэг өөрийгөө өмөрх юмнуудаа нэг эвтэйхэн ингээ хилээд байдаг чи дахиж надад нөгөө бити хэлээрэ гэдэг үгээ нэг юм эвтэйхнээр ингээд хилчээд байдаг болохоор одоо намайг ингэж амар тесрэх хүртэл одоо нэг хүмүүс яг тэр хүрч чадахгүй байгаа даахгүй азаа болохоор яг ингээ хүмүүс яг ингээд нөгөө зураасын давчаад байдаг болохоор яг ингээд төвчж жагаад гинт ингээд яг хаяа тесэрдэг тэрний гэхдээ хүний нүд нь аяга буруу болж харагдана те яа гинт ч одоо уурлаад байгаа юм гэж ууралдгүй л байсан биз тэр нь чамд өөртөө аюу хэцүү юм шүү харин тийм ээ тэгэхээр харин сонсоор байна Тэгэхээр штэ октод ингэ тэгэхээр инхи байна хэл хязгаарыг зүгээр ингэ жок болгоод ингээд хөнгөн давчж байгаа гэж байгаа боловч тэрийг бүр эсэргээрээ уусгаж хүлээж аваад байна авдаг гэсэн. Таяр зүгээр өөрлөгөө авчдаг. Гэтэ тэрэн дээр зүгээр байгаа юм шиг л агталж байна одоо хариулт үзүүлж байна. Тэгтэл энийг нөгөө хэл хязгаарыг одоо нөгөө дагуулахгүй байх тэр зүйл нь бол реакц өгөхгүй л гэсэн. Гэтэл таяр бүр эсэргээрээ бүр реакц тэр бүр тоглоом шоглоо тэр бол ер нь бол токсик болоо явчихна. Тэгээ тэр бол далд тухамсар сууж байгаа байхгүй.
Өөрийнх нь талаар тэр жок хийж байгаа янз бүрийн үгнүүд бол дараа нь ямар нэг байдлаар та хоёр одоо шинэ хоорондоо ч юм найзуудаараа хэрэлдэх үед тэр намаа нэрээ тэгж хэлжээс тэр тоглоом шоглоом байсан ч гэсэн гэд даалт ухамсрын нөгөө ойлголтууд чинь тэр чинь шүүлтүрт ордгоо байхгүй. Намайг хилцэн гэдэг ойлголтыг би хүлээгээд авцсан л бол кодлцсон байгаа. Нөгөө жоохон бахта бид ээж авдаа ямар нэг байдлаар нэг амар загнуулсан үгээ дараа нь ингээ бодоод идэг шүү дээ. Тэр чинь бол бид нар ерөөс шүүлтүргүүгээр хүлээг авдаг л гэсэн саваа. Тэгэхээр реакц үзүүлэхгүй байх нь хамгийн зөв байдаг. Одоо ингээл хүн хил хязгаараа даваад гэл ингэнгүүт нөөдөөс нь инехгүйгээр тэгэл хариулт үзүүлэхгүй ингээл чимээгүй байхад нөгөө хүн чинь тэгэл намж байгаа. Тэгэхээр уурыг ч гэсэн яг адилхан тэгэж нөгөө хил хязгаар яадаг. Хүн ингээ өөдөөс ч уурлж хахад энэ бол миний уур ш чиний уур гэл тэгэл тэрэн дээр нь реакц үзүүлэхгүй хамгаалт авчаад нөгөө хэрүүл үргэлжилтгүүтэй яг адилхан нэг ийм зүйл байна. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрч шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Энэ бол миний уур биш чиний уур гэдэг ч амар гоё юм би. Яаж хийж байгаа тэр уурыг нэг бидний уур болгоод байна. Тэр хүний уурыг авчиж байгаа түрээдгээс Нэрээ шээ тий. За угааж аваа тий. ингээд тэрэн дээр нэмээд Надалтаа гэдэг бүр тий Хамтын стресс болоод байна шүү тий. Нэрээ яг тэгж хайх хэрэгтэй л юм байна л да. Тэгээ азаад гол нь эн чин дараа нь чи өөрөө тэрэндээ айгу өвдөн гимшин тий тий. өвдөд тий. Янз бүрдэж шүү чи. Тэрхээ ойлголж би арай л дэндүүлчүү, би тэгчүү, ингэчүү, яг үнэ. тэгж хэлэх байсан юмыг би ингээд хэлчүү гэл ингээл өөрт дараа нь айгу сэтгэлд тухгүй байх юм шүү те. Тийм яг тэгдэг. Чи яа сайн мэдчихэв нэ. Тэгээд тэгээ штэ ер нь бодоход те. Би уянгагийн бусад нөгөө подкастыг үзсэн тэгж яхад сэтгэл зүйчтэй энэ тэнцвэц амар сайн хүний нөгөө дүнэлтийг аягүй сайн хийж ярьд юм байлаа. Би чам лайк өгч шүү. Маань их орчих юм аа. Тэгээ асуултууд ингээ орж байгаа амар юм уусгалт. Би ч баг хүү энэ ч мэрэгчтэй юм шүү. Чи дүү бүлддэг юм байна те. Мэдэн хэлчихсэн хүн чи хаа гээ. Олон жил энүүгээр хичээлсэн хүн ч дарахчгүй дээ. Би ч хэлснүүд 10-аар. Би ойлгоод хэл хязгаар гээд ингээд сая ботсон чинь өөрийнхөө хэл хязгаарыг ер нь бас ингээд зүгээр шууд хэлдэм байх. Тоохгүй өнгөрөөдөггүй биш харин эсэргээрээ айгүй юм тоогоод идэг юм уу? Тэрэндээ нөгөө юм айгүй нэгтлийн хүн харахад айгүй хатуу хүүтэн жимшиг ингээд болчдөг. Ингээд за чи бол ингэхгүй шүү. Чи надтай ингэж ярихгүй шүү ч юм уу те. Юу гэдэг шууд 2-3 уулцсан хүн одоо жишээ нь миний мөрөн дээр ингээд шууд гараа тавиад намайг ингээд би жишээ нь гээд гарын ингээ аваад ингээ холдоод нүдрүү нараа ярьдаг ч юм уу те. Ингээ нэг юм биеийн илэмжээрээ ингээ шууд ингээ жоохон түхлэгдэг. Тэгсээр нэ яг бүр одоо нөгөө 6 дугаар ангиасаа хойш найзлсан нөгөө 5 охинтойгоо болонгуудаа бүр юу ч байсан ямар ч хамаагүй ингээд болчихж байгаа байхгүй юу? Одоо би тэд чинь анх яаж үнсэлцснээ яриад те анхны үерхлээ яриад тэрнээс эхлээд анхны хүүхэд салалт гэл ингээл бүх юмтай хамт байсан хүмүүс учраас нөгөө одоо хүн хараад хэцүү ангийн сувтаа гэдэг бол үгүй нөгөө 6Б-гийн уянгаа гэдгээр ингээд харагдсан болохоор ингээ ямар ч юу болсон. Тэгээд яг сүүлийн үед болонгууд нөгөө шинээр танилцж байгаа хүмүүсийг би тэгж нөгөө нэг хүлээж авч чадахгүй болохоор шинэ найзууд надад бас нэмэгдэхгүй байх шиг байгаа даа. Нөгөө л нэг ингээд яг намайг ингээ ойлгодог, намайг ингээ хүлээн зөвшөөрчихсэн, би ч өөрөө ингээ хүлээн зөвшөөрсөн хүмүүстэйгээ хамт байгааддаг. Өөр шинэ хүмүүс орж ирэхлээр би ерөөсөө нэг бол ингээд тэр хүмүүст би ямар нэг зүйл ингээ өгөх ёстой. Нэг бол тэр хүн надад буцаага нэг зүйл ингээ өгөх ёстой. Нэг бол би нэг тийм үйлчлэх ёстой ч юм уу. Хэрэгцээ. Нөгөө хэрэгцээ чинь яваад байна. Одоо юу ихтэй одоо ингээд бүр сүулдэ ингэж айгүй муухай ингэж бодогдд юм байна. Ингээд хүнд хэцүүгээ ингээ ярих гингут баг жил найзлсан хүндээ ярих гингут за одоо ингээд хүн бас зовж амьдарч яхад би зовлонгоо нэмж сонсгоол нэг хүнийг гаргаж ирээл 2 цаг өөрийнхөө зовлонг яриад төвг гэж ингэж бодоод идэг болчт юм. Тэгэхээр энэ бас нэг нөгөө юм хитрхийн насанд хүрсэн харилцаа бас ийм
гонигтай болчдгоо гэж үү те. Та хэд тийм зүйл ажиглагдаж байна уу? Би одоо сүүлийн үед айгу нөхөрлөл гэх юм уу тийм одоо юунаас айгу тийм уулзгаараа айл болох юм жаргалтай, айл болох сайн сайхан байхыг л хичээдэг. Тэгээ ингээд юу ахаар өөрийнхөө асуудлыг ярих гэхээр за хүний юун дээр асуудал дээр ингээд өөрийнхөө асуудлыг нэмж өөрүүлээд яах вэ шиг гэд. А гэхдээ хүн надад ирээд ярил би тэрийг дуртай айгу гой сонсно ч юм уу. Тийм санагдаад болсон. Би бол гэхдээ яг нэг ямар ч юугүйгээр бодлогоогоор одоо юу гэх юм бэ энэ намайг тэгээ бодчихно гэж бодгоогаар бүх найзуудтай одоо итгэдэг юм уу яа тийм эсвэл миний өөр юм онцлог юм болов мэдэхгүй байна. Гинэн гэдэггүй. Одоо ч гэдэг гинэн бахаас байна. Давуу тал нь гинэн, сул тал нь гинэн. Тэгэнгүүт ямар ч ингээ бүх юм ингээ ярьцдаг. Одоо миний одоо гайхдаг юм октод яа бинээсээ нуугаал ингээл худлаа ингээ найзтай юм бол гэдэг юм байдаг болохоор ч юм уу юугаач нуудгаа. Гэхдээ сүүлүүд надад нэг юм тохиолдоод байгаа. Нэг найзаасаа жоохон нөгөөдөл ингээ шүүмжлэж байгаа юм уу? Доош нь хийгээд байгаа юм уу мэддэхгүй. Тэгээд за би энтэй хамаг юм яриха болчихдоо гэдэг нэг хаалт надад ирж ийн гэдэг Итгэлийн юм яа тийм юм болоо. Хаалт надад үүсчин гэдэг би өөрөө мэдэрсэн анх удаа. Энэ найзтайгаа тэгвэл ингээ болчих зүгээр хайрцаад явчих. Цэгнээд хийж. Цэгнээд. Тийм би яг цэгнэдэггүй байхгүй өөрийгөө. Яг л гоё ингээ гэртээ байгаа юм шиг л мэдрэмжээрээ байдаг. Тэгсэн чи тэр найзаас яг тийм аваад байгаа. Энэ дээр болохоор одоо нөгөө нэг юу юм шиг байгаа. Одоо хүн яг нөгөө нэг ямар хэрэгцээгээр юма ярьж ийн вэ гэдэг чинь бас өөр байгаа байхгүй юу. Одоо жишээ нь одоо зөвлөгөө сонсох хүсээгүй ч юм уу те. Одоо эсвэл ингээд ямар нэг байдлаар хийсэн алдаан дээрээсээ нэг тийм шүүмжлүүлэхийг ч юм уу одоо хүсээгүй байлаа штэ. Тэгээд зүгээр ингээд тэрийг ингээд ярихаар ингээд магадгүй би өөрөө яриан дундаасаа өөрөө гаргалгаагаа олох ч юм уу эсвэл би ингээд ярьчвал миний дотор онгоох гээд байгаа үед нөгөө хамгийн түрүүнд зүгээр л шүмжлэхгүйгээр сонсож өгөхгүй ингээд шууд зөвлөгөө өгөхгүй эсвэл шууд ингээд шүмжлэх гээл те буруутгах гал нөгөө шууд шийдэл хайгаал тэгдэг байхгүй юу гэж мэгээ те. Тийм тэгээд ангуут нөгөө хүн тэрийг яг байнга яагаад хахаар азаадэр бол яг нэг тийм юм байгаа таахгүй зүгээр л яриад болчих байсан зүйл дээр зөрүүлээ шүмжлүүлээд ч юм уу те эсвэл зөвлөгөө сонсоод эсвэл нэг шийдлийг нь хаагаал ингэдэг гэдэг ахаар айгуу төвхтэй санагдал за ярьчвал бас тэгчих болов ингэчих болов гэдэг юм ер нь бид нарт бас байдаг. Уг нь бол миний бодлоор бол надад эмэгтэйчүүдийн нөхөрлөл бол эрэгтэй хүний хас илүү гой гүнзгий гэдэг юм шиг санагддаг. Одоо хүмүүс эмэгтэйчүүд нөхөрлж чаддгүй жинхэнэ ирчүүд чиг нөхөлтөг гэхээр надад бол харин ч эсэргээрээ эмэгтэй хүмүүс илүү нөгөө нэг гүнзгий найзалтай юм шиг санагддаг байхгүй. Эрэгтэй хүмүүс бол яг ингээл хань болоод ер нь л эрэгтэй хүмүүс чи өөрсдөө ингээд нөх хүнд ингээд сэтгэлээ ингээд нээдгүй. Ер нь ингээд найзуудтай ингээд сэтгэлээ нээгээл уйлал тий ингээд нөө юмаа гаргадаг эрэгтэй хүн гэж баг байхгүй штэ тий. Тэгэнгүүт эмэгтэй хүн болохоор ингээд бараг ингээл хань ижилтэй ярьдаг юм аав ээжтэй ярьдаг юм ингээл найзуудтай л ярьдаг шүү дээ. Тэгжээч нөгөө бас энэ эмэгтэйчүүд маань нөгөө урт насалдаг болов гэж боддог одоо эрэгтэйчүүдээсээ нөгөө баян ингээд найзуудтай байгаад найзуудтай ингээд доторх ингээд юм уудлаад байдаг болохоор бас ингээд нэг савн ингээд юугаа багтаад өөрөөл биендээ нөлөөлөд ахааргүй манай ирчүүд ер нь ингээд нөгөө эмэгтэйчүүд шиг нөхөрлөдөггүй болохоор айгу богино насалдаг гэж магадгүй гэж би боддог. Айгу тийм бахархлын нөхөрлөл айгу харагдаад идэхтэй ирчүүдээс нэг тийм жинхэнэ ирчүүдийн нөхөрлөл гэхээр нэг тийм бахархал амгшил яагаад ч хамт яваад хүүхнүүдийн нөхөрлөл гэдэг юм нэг тийм нус нулимсэн ингээ Это яг тэгээ бодгоор эмэгтэйчүүд л илүү гоё нөхөрлөл ирсэн. Эрэгтэй хүмүүс бол ингээ хамтдаа ингээ цуглалцсан байхыг харж ирсэн бол бүгдийн хооронд юу ч ярихгүй. Уцаа ингээл үзээл тэгээл яг пим уугаал ингээ сууж авахгүй бөөнөр ээж ш. Тэнгүүд эмэгтэйчүүд ч бараа. Тэгээл онцлог нь болсон юм тэгэл. Төрөний ярьдаг дээр яг нэг ийм зүйл ажиглагдаж байгаа. Одоо жишээ нь ингээд сэтгэл хөдлөлийн холбоос хүнтэй хитрхийх үүснэ гэдэг маань өөрөө нөгөө attachment те хитрхий бие биендээ нэг шээд ингээд хамаарал үүсэх тусмаа тэр нөгөө хил хязгаарыг тасдаж чадахгүй нөхцөл байдал үүсэнгүүт бие биений хүндлэгээ болно итгэлцлийн асуудлууд бас аяга гарч ирж байна.
Тэгээ би биэндээ нөгөө халдаж боломгүй тийм өөрийн бас дотоод итгэл үнэмшил үнцэнтэй холбоотой юм руу ингээ халдаж штэ. Нэг удаа халдаж जैन. За зүгээр хоёр дахь удаага тэгэнгүүт ингээд хүн дотроо ингээд нас явах тусам тэр чин тэр зүйлээ алдахгүй тулд үнсэн итгэл үнэмшил амьдралын байр суурь тогтох тусмаа хүнд нэг тэрийг ингэж хуваалцаал ийм шүү тийм шүү гэдгийг ярих нэг тийм шаардлага болоод явчихж байгаа. За тэгэнгүүт эмэгтэй хүмүүс зүгээр юугаар одоо найзалж ин гэхээр мэдээж нөгөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ гадагшлуулж ойлгох хэрэгцээгээрээ найзлаад байгаа. Тэгэхээр одоо шинэ эмэгтэйчүүдийн нөхөрлийг аюу гой байлгая гэх юм бол ерөөсөө шүүхэл тавихгүйгээр зүгээр за миний найз өнөөдөр стресстэй байгаа юм байна да. Өнөөдөр жоох ууртаа ороод ирчих яатсан юм бол гэл орчихэртэй. Гэтэл чи юундаа над руу уурлаад байгаа ингээл уурлаад эхлээд аюу тийм токсик харилцаа үүсдэг шиг. Тэгэхээр тэр нэг сэтгэл хөдлөлийн давалгаануудыг аюу сайн ойлгож сурчих юм бол эмэгтэй хүмүүс хол явдаг ч гэсэн бас эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл яг урт удаан хугацаанд явахад аюу хэцүү. Яа тэгэхээр тийм сэтгэл хөдлөл өөрөө тийм тогтмол зүйл биш учраас магадгүй хамгийн их ганцаард одоо нөгөө групп дотор харж ивэл хамгийн их шүүмжлэл хамгийн их нөгөө хүнээ жааж хийгээд байгаа тэр эмэгтэй бол хамгийн их ганцаардж байгаа, хамгийн их стресстэй, хамгийн их нөгөө ойлгодож чадаагүй хэрэгцээтэй ингээд сууж байгаа юм. Тэгээд нэг юм байрангуут л наа чи тийм шүү, ийм шүү гэл ингээд яриад байна гэдэг чинь тэр хүнд аюу хэцүү байгаа л гэсэн. Тэгэхээр энэ одоо яас хэцээ найзлага төвхтэй болчихжээ гэхийн оронд ер нь нөгөө найзуудтай анайлж чаад энд маань ер нь жоох хэцүү байгаа юм шүү. Илүү ойлгохын тулд асуудал юу үүссэн бол гэд туслах юм бол бүр илүү бат бөх боломж байх боломжтой. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ дандаа тэгнэ гэж бас аюу хэцүү. Хэцүү шүү дээ. Харин тийм дээ одоо бид нар чинь ингээд яг өөрсдөө бас ингээд өнөөдөр манай найз намайг тэгсэн би нэг найзаасаа ингэсэн гэж байгаа боловч яг ингээ гарангууд би бас ингээд хин нэг хүний ингээд найз болол явж байгаа шүү дээ. Бид нар бас өөрсдөө яг ямар найз вэ яг хэр хэмжээнд бас найз байж чаддаг вэ гэл яг одоо бас бодож л байна л да. Түрүүний одоо за жишээ нь ингээд зүгээр л сонсоод өгчих тэр хэрэгцээ байхад чинь шүүгээд идэг, зөвлөөд идэг гэдэг шиг те яг бид нар өөрсдөө бас хүн ирээд найз маань ирээд юм ярихад яг шүүлт тавихгүй сонсож бас чаддаг билүү гэл өөрсдөн дээр яг дүн тавьж ийн л та. Гэтэ бас тэр нэг юм ямар үед чи үнэхээр шүүх ёстой үе гэж бас байна штэ тийм. Ямар үед чи шүүх үү, ямар үед зүгээр сонсоод өнгөрөх үү гэдгийг л бид нэр өөрсдөө айгу ухаан гаргаж мэдрэмжээрээ айгу зохицуулах ёстой юм шиг. Миний одоо нэг тийм алдаа байдаг аахгүй ингээд нас биеинд хүрсэн амьдралаа одоо өөрөө мэдж байгаа том болцсон энэ эмэгтэй хүнийг шүүгээд яах юм, амьдралын сонголтыг заагаад яах юм гэд би зүгээр л хуваалцаж өгье гэж бодоод байж исэн чинь тэр найз маань ингээд алдчихж байгаа байхгүй тий жишээ нь. Тэнгүүд би эргээд өөрөө тэрэндээ гимшиж байгаа байхгүй. Чи зүгээр л тэр үед чи арай дэндээд байгаа юм шүү. Чи одоо болооч гэд нэг сайн загнаад өгсөн байсан бол чи одоо яг чи яг өөрийгөө найз нь гэж чи яг өөрийгөө бодож чадж гинэ уянгаа гэд ингээ өөрийгөө буцаагаад ингээд амар гимшээд тэрэндээ хэцүү болоод. Тэгэхээр бид нар ер нь яг сэтгэл зүйн ямар хэмжээний асуудал дээр очихлаарэ одоо би энийг шүүх юм байна ч юм уу. Нэг бол одоо би энд зөвлөх хэрэгтэй юм байна. Энийг зогсоох хэрэгтэй юм байна ч юм уу. Нэг бол ямархуу төрлийн асуудлуудыг зүгээр сонсоод өгчөд болох юм байна гэдэг нэг тийм одоо юу байдаг уу? Хайрцаг дотор ингэж хэлбэлцдэг тийм юм байдаг болов. Байлгүй яах вэ? Тэгэхээр яг уу нэг ийм зүйл байгаа да. Миний асуудал бол миний асуудал, чиний асуудал, чиний асуудал гэхэр чинь бибинийх асуудалд оролцохгүй байх ёстой гэдэг нэг манай онол байгаа хгүй юу. Гэхдээ энийг жоохон амьдрал руу буулгаж ирэхээр энд зүгээр л яг зөв байдлаар сэтгэл хөдлөлгүйгээр хэл хязгаараар нөгөө түрүүний тавьдаг шиг хэлэх зүйлээ тухайд одоо шин миний нэг бас амар дотны сайн найз байдаг байхгүй. Тэгээ тэр найз маань бол бит хоёр ингээл ямар ч үед арцганаал ингээл юм ярьдаг ч гэсэн намайг байн ойлгодог. Наваа гууртай байсан ч амьдралд алдаа явж исэн ч гэсэн ингээл ярьдаг. Гэхдээ яг тийм хүн чинь нөгөө дандаа намайг ойлгож байгаа хүн чинь хаяа за миний найз гэхдээ нэг энэ удаадаа нэг жоохон тэгээд байгаа мó гэж хэлчихээр надад тэр нь аюу хүн тусдаг. Гэхдээ зүв байдаг. Тэгэхээр ингээд би тэр охиныг бодох энэ бас амар тийм мундаг ухаантай охин байх шүү. Тэгэхээр яг энэ шиг ер нь бол хэлэх үедээ зүгээр хэлээл өнгөрнө. Гэхдээ шийдвэрийг бол тэр хүний гарт үлдээгээл нүдэн дээр алдчихвэл тэгэл одоо халтгаастай. Тэ? Түрүү нөгөө нэг Аминагийн нөгөө ажигласнаар гэлтгсэн чинь нөгөө хүүхнүүд ингээд суухаар ам ураагүй яриад ирчүүдлэхлээр ингээд ерөнхийдөө ингээд айгу чийл гэж ингээд тэгж штэ. Тэгээд ийм юм байдаг штэ одоо бүсгүүчүүд ингээд нийлээд суухлаарэ найзууд тэгэл уулзлаа тэгэл та нар хүн л муулдаг үсттэй гэл ирчүүдийн ч гэсэндээ нэг тийм байрсаар байдаг штэ. За бид нар муулдаг тий. За заримдаа муулах юм а бас муулчихдаг юм гэж тий. Гэхдээ тий
яг одоо за хүм уулах ч байдаг юм уу? Од мод ховж ив ярих ч байдаг юм уу те? Энэ юу нь яг эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйг энэ одоо хэрхэн яаж нөлөөлд юм бэ? Яг энэ биднэрт үнэхээр спорт болж чаддаг. Болж чаддаг гэвэл яг гараа муулах гэдэг нь Хав ярихаар сав агшдаг гэд байдаг шүү. Агших гад баахан ярьсан шүү дээ. Өндрийн смис баярлдаг гэд байдаг шүү гэж. Тэгээ ясын дээр ирчүүч өөртөө амар хобаацдаг юм баг чилээ. Бүрээр хийж гуйрч. Гэхдээ одоо нөгөө эрэгтэй хүмүүсийн стрессээ талж байгаа хэлбэр чи хараа л шүү дээ. Тэгээ эмэгтэй хүмүүсийн хоб байхгүй. Тэгэхээр нөгөө өөрөөсөө өөр хүний талаарх мэдээллийг тэгэж ярина гэдэг чинь өөрийгөө айгүй их тийм тайтруулж байгаа. Би чинь бас зүгээр шүү болж шүү. Хүмүүс юм байхад гэх нэг юм харьцуулж байгаа мэдрэмж. Гэтэ тэр их олон удаад автагдвал нөгөө сэтгэл зүй тарих гэдэг чинь өөрөө нэг хандлага нэг зүйлийг бодоол яриа л ивэл тэрэндээ айгүй хурдан тасаад. Тэгээ ерөөсөө нэг юм хов жив ярьдаг л авгаа олно. Тэг баланстай. Тайраас айгүй гой сонирхолтой асуулт асуу. Одоо ингээд нэг ийм зүйл байдаг штэ. Жохон бахасаа эхлээл тэгээ одоо ингээд нэг ийм өөртөө амьдралын олон ингээд асуудлуудыг ингээд үзээд явж байгаа. Тэгээ өнөөдрийн хүртэл найзлаа. Энэ зүйл дээр яг би биенийхээ талаар ингээд хамгийн их одоо юу гэдэг энэ амьдралын нөхрөлийн хувьд олж авсан хамгийн гоё чанар гэдэг чинь би биенээс суралцсан тийм зүйл байна. Одоо би биенийхээ хамгийн гоё зүйлийг бас суралцаж явдаг байдаг. Ер нь багасаа ингээд өсч өгчөхдөө нэг тэрийг нь би бас инглимсэн гэдэг ч юм уу те. Надад болохоор Азагийн яг тэр нөгөө нэг юу байдал нь баггүй юу. Нэг тийм юмыг ингээд нэг тийм амар шүүгээл нэг юм юу өнцгөр хаардгуу юм. Нэг юм доторх хүүхэд нь ингээд байсаар байдаг ингээд юмыг ингээд яг ингээд яг хүүхдийн өнцгөр ингээд бас ингээд хараад байдаг те. Заавал ингээд лим болгон дээрээс амар ингээд логик тий хаагаал ингээд авахгүй зүгээр л тэгээ яах та тийм л юм байлгүй дээ ч юм уу те. Юмыг ингээд бас айгу easy хүлээгээд авчдаг. Тэгээ хүний яриаг бас айгүй сайн гоё анхааралтай сонсдог. Яг ингээд сонсож байгаа дүр зүлгэж бүр яг ингээд сонсоод тийм юм баларсан өө гэдэг яг нэг тийм хүний юмд бас ингээд яг юм өөр юмсэг сэтгэлээр яг бас ханддаг. Тэгээд нэг ингээд ингэж тэгээч гэд тэгээд зөвлөд авахгүй. Ер нь бол нөгөө нэг би яг анзаарадсан чинь Азад яг нөгөө нэг намайг ингээд шүүмжлэхгүй гэдгийг мэддэг болохоор ч юм уу яг ингээд хамаагүй юм ярьчдаг. Ер нь бол ингээд жоохон бусдад хэлэхээс ичмээр байсан чи ингээд Азараа тэг бичих хэвээр ч юм шиг тэрийг. Тэгээд тэр нөгөө нэг давхар бас нөгөө нэг ингээд энэ гоё жижиг сажиг зүйлээс ингээд нөгөө нэг хитрхи нөгөө нэг том хүн байх гал хаяа ингээд яг нөгөө нэг доторх ингээд хүүхдээ ингээд мартцсан байхад Азаа ингээд яг ингээд өөрийнхөө доторх хүүхдээ ингээд хадгалаад байдаг байхгүй юу? Тэгээд гэрэл нэмэх ч юм уу та. Тэгээд хоёр нөгөө хамт байхаараа хамт байхаараа яг нөгөө нэг юм хүүхдүүд шиг болдог гэх юм ингээл тэр мэдрэмж нь надад нөгөө нэг юм гоё одоо нэг юм амралт шиг санагддаг гэх юм ингээл нэг гоё тэнэг байж болохоор тэ нэг тэнэгээрээ байж болохоор тэ юу ч ярьсан шүүхгүй тэгэл амар амьдрал яг бүтээр амьдралаас ярина л та. Гэхдээ ерөнхийдөө ихэнхдээ юмыг ингээд жоохон гоё юм хүүхдлэг байдлаасаа харах ч юм уу. Тэр мэдрэмж нь их гоё хамт байхад тухтай тийм байт. Тэрийг суралцдаг юм уу найзаасаа? Тийм, тэрийг суралц. Тийм болох юмсан гэж байна. Тийм. Тэгээ бас давхар яадаг гэхээр Азаа нөгөө нэг юм хүмүүстэй айгүй хурдан уулзрал олцдог байхгүй юм танихгүй хүмүүстэй хүнтэй амар сонь за би маазарт байхгүй чи яснаа бүгд нь хураагаад авцсан уу гэдэг байхгүй тэрний яадаг гэхээр ингээд хаач оцсон нэг хүнтэй ингээд амар амархан найз болчдөг заяа тэгээ найз болохтой ингээд бүр ингээд тэр нь ингээд үргэлжлээд байдаг би одоо чи ингээд хүмүүстэй ингээд танилцаад ингээд те үргэлжлээд тэгээ хүмүүс одоо чи нэг кино минанд явахаар ингээд хамт олонтой айгүй дотн болсон шүү дээ те гэхдээ ингээд кинонд дараад нэг хүн дэрчдэг шүү дээ тэгээ зүгээр яхаа минлэл өө сайн мань уу гэхээс ш тэр үнтэйгээ за яаж ийнэж ийн гэж чадчихвал би яахгүй түүнүүд Азаа ингээд бүхэнтэй ингээд яг ингээд найзлал яваал идэг заяа. Тэгэл ингээд найзын найз гээл заяа. Найзын найз байсан хүнтэйгээ илүү найз болж малаа. Тэгээ ингээд чи яасаа бүх найзуудыг хураагаад авцсан. Чи яасаа бүгд нь хураагаад авсан. Бүх хүнтэй ингээд найз байгаад өөд манай ангийн хүүд мөгүүд заяа. Бүгдээр ингээд Азаатай амар найз заяа. Тэгээ бүгд ичдэггүй ингээд. Тэгвнгүүд нөгөө нэг Азаа ингээ хараад ахаар ямар ч ингээ гоё харилцаа ингээ үргэлжлүүлээд байдаг. Тэгээ нэг хүмүүстэй ингээ нэг айтаахан гоё ойлголцчод байдаг тий. Уучраалдаг. Тий, тэгээд ингээ олуулаа ингээ хамт мамт байж хахад ангаад тэр Азаа ястай хөвчлөлтэй юм бэлээ ч юм уу. Тэгээд Азаас янз юм бэлээ ч үү. Тэгээ нэг юм өөрийгөө яг ингээ
ингээл маазар зазарж байгаа юм шиг нэ айгу гоё ингээд хүмүүст ингээд гоё өөрийгөө үнэнгээр нь мөртлөө айгу бас сайхнаар ингээд илэрхийлцдэг. Тэр нь бас амар тийм өөрийнх нь айгу өрмөц харизм ч юм уу Тийм ээ тий. Тэгвэл би мэж болохоор айгу тийм жоохон хичээх юмстай хичээч бусдад таалагдах гэж байгаа шүү. Тэгвэл азаа. Тэг жоохон таалагдсан бэ. Тэгэхээр бас ийм Тэгвэл байна. азагийн хажууд байгаа хүн айгүй тийм идрүүлгийг авдаг юм байна. Дотоод хүүхдээ нээж чадчин гэдэг бол айгүй гоё тийм өөрийнхөө байх орон зайг олгож чаддаг хүн ер нь айгүй тийм олон хүмүүсийг өөртөө ингэж хүрээлүүлж гэж Дотн мэдрэмж авлаа гэдэг юм. Тэгээд мэдгүй одоо би яах би яаж татна бас юм байна. Гэтэ тэр ийм нөгөө хүн болгонд байхад айгүй хэцүү шинж чанар юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тэр ч маа ингээд ер нь л айгүйх хүмүүс чинь юм хашир, бодолтой, дуугай, нэг яачих бол, ичих бол гээл нэг юм цэгэнсэн байдаг шүү дээ. Тэгмээд тийм биш харин ч ингээ өөрөөрөө гоё ингээ ойлгогдож хүлэн зөвшөөрөгдөнө гэдэг нь бас нэг тийм хүн болгонд байхад хэцүү чанар байгаа тий. Яа харин тийм болоо гэх. Тэгээ хай айгу буруугаар ойлгогдсон шүү дээ. Тэр нь. Одоо босоо яриад. Тэгээд Азад тийм одоо аригаас хараад тэр нөгөө курсын ажлаас арай өөр. Дүү байхгүй байж дээ. Гаж арсаа те. Өөр ч байхгүй байна. Би чи нөгөө яг нөгөө хүмүүс тийм дотн одоо тийм мэдрэмж төрүүлжэл ягаа юм байна л да тий. Тэр одоо зүгээр л миний онцлог юм болоо юу юм болоо тий бас гимтэл юм болоо мэдгүй тий заавалгүй жишээ болохгүй тий яах тэр гимтэл нэг юм сонсчих гоо. Тэгэнгүүт айрын болохоор би өөрийгөө илэрхийлж чаддгүй гэж боддог байхгүй өөрийгөө зүгээр байгаа нь яг тэрэлээ минь илэрхийлэгчдэг юм байлгүй тэгвэл тий. Тэгэнгүүт айрын болохоор өөрийгөө бас айгу гоё ярьж илэрхийлж чаддаг гэж би боддог тий. Тэрийг харчаад чи нэг хаанаас сурсан юм бэ гэж. Уг нь өдөр шөнө цог аваад ах шиг байсан. Тэгээ аюу ярьж мэрдэг болсон. Тэгээ би чи ингээд хүүгийн найраж аюу ярьдаг болчиход байгаа юм биш үү? Чи нэг хаанаас сурч уу гэж тэгээд тэр нь аюу тийм ааваа штэ. Тэгээ манай хайраа чинь бас яг удааны удаан. Гэтэ нэг юмэг бас бариад авал аюу гоё бүтээлч юм хүргэж чаддаг. Тим зам нь би бас аюу дуртай бас тэрэнд нь суралцахыг хичээдэг. Тийм. Бариад авчулчихсан арай байсан бол ард нь арай амар ингээд бас ямар ч төрлийн олон хүнтэй ярилцаж чаддаг. Тэгээд болоо тулгаад байхгүй. Тэгээд нөгөө хүнээ бас тийм юм шүү, ийм юм шүү гэж бас аюу гой хүлээж авдаг. Тийм. Ер нь миний найз их гоё эерэг хүн байж тээ. Бодоод байсан чи тэгээд. Ээ чи Азагийн орчуулагч гэдэг штэ. Би ч ингээд заримдаа өөрөө илэрхийлээд ингээд ярьж чадахгүй. Одоо минийс яриад тах та. Азаа ингээд нөгөө нэг ийм заяа. Гэхдээ би чи яг уурлаад хэрэл ингээд орж ирэхгүй заяа. Тэгэхээр үг нь ингээд үг яриад байгаа хэрнээ ингээд тэрийг ингээд зөв илэрхийлэхгүй. Тэнгүүд нөгөө хүн мөн тэрийг ингээд ойлгохгүй ингээд гоо юу гэмээр юмтай Азаа арай хилтэй. Би сүүлийн арай чи нэг ойлгож байгаас яриад тах та миний найз гэдэг. Азаа ер нь бол яг энийг энэ өнцгөөс нь харсан болохоор ингэж хэлэх гээд байгаа шүү. Айоо. Харин бүр тийм болчихж байгаа шүү. Тэгээ ингэж харсан болохоор энийг ингэж бодсон байхгүй юу? Тэрнээс ч гэсэн тий яг гэдэг нэ. Юу хэлж чинь. За гэс хийчих. Бодлоо нь одоо уншаа тэгээ бусдад ингэж ойлгомжтойгоор ярьж өгдөг хүн би. Тийм тэрнээс нь аюу суралцахыг хичээдэг те. Суралцж юу найз нь одоо. Суралцахгүй байгаа шүү чи уулам л залхуураад. Уулам бүр ярихаа байлаагүй хойш айр. Та одоо найзтайс ямар занг бас аюу ээж суралцж байна. Би яг бүр өөр төрөндөө ороод жоохносоо найзлсан нэг найз байсан. Тэгээ тэр найзтайгаа ер нь 3 жилийн өмнөөс холбоогоо тасалсан. Гэвэл аюу хэцүүсэн. Тэгээд нөгөө түрүүний хэлдгээр яг хил хязгаарыг даваад явцсан. Яг нөгөө хүүхэд ахаасаа бүх юм нөгөө одоо тэгэл наа бараг ингээ юу бодож байгааг минь хүртэл баг хажууд байгаа хүн. Амин угаасаа тэгж бодож байгаа ч гэдэг юм уу те. Нөгөө хитрхийн нөгөө давхасгүй хил хязгаар хүндэтгэлээ би ч давдаг гэсэн, тэр ч давдаг гэсэн бит хоёр бараг ихнэр нөхөр шиг болцсон тийм найзууд. Тэгээд тэр чинь эвдэгдээд ах тусам нөгөө нас бие төрсөн те хувийн ихтгэл өнөмшил тогтож жоохын хэрээр тэгээд жоох хэцүү эсэргээд хитрхи токсик болсон. Тэгээд салсан да. Тэгээд одоо бол хай сандаг.
бүр яг юм хайртай үнээс санаж байгаа юм шиг сандаг. За бүр өгүүлдэг ёо гэд. Бүр ямар ч эрэхтэй үнтэй хамт байсан эсвэл тэр найзаа хаяа бодож уйлдаг ч гэсэн тэгээд одоо ашиг шиг зам саллал бол тэгэл нэг хувь заяагаараа салах хэвээр зам байдаг юм шиг байл. А бас одоо нэг бүр яг нэг дотны сайнаа замаа тэрнээс бол кул. Ерөөс ямар ч үед ойлгоно, ямар ч үед яасан ингээл ярина. Тэгэл яг хамт бит хоёр нөгөө бизнесээ хөгжүүл бүх юм дээр яг бит хоёр нэг бие биенийг жинхэнэ нөгөө хөгжүүлдэг. Тэр хүн ч гэсэн өөрийнхөө хувийн бизнесээ хийдэг, би ч хийдэг. Тэг яг суухаараа ингээд бие биендээ мөнгө тэ бизнес ухаан бүх зүйлийг ингээд ахаар бүр амар урамтай. Тэ амьдрал байж байгаа нэг тийм төрлийн найзууд байна. Найзтай ах гоё. Гэтэ яг тэр хугацаанд бол амар санд юм билээ. Бүтээр чинь яг өөртөөсөө болж бас яагаад байхгүй хөндлөнгийн тийм ээ. Хөнөөс болоод тэр чинь 2 жишээ болоод 2 жилийн хугацаанд. Гэтэ тэр хугацаанд ч амар бодоод санд юм билээ. Айри маань ийм байсан да, тийм байсан да гэд. Гэтэ нөгөө аккаунт нэг үзэж үзээ. Бүгд дээр муухай чи хуурж аа. Уянгац тэр найздаг. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй яагаад ч мэдгүй хаанаас ч юм гарч ирээд хань олж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Миний яг нөгөө амьдралын яг зорилго тэгээ нөгөө үнэт зүйлтэй яг нийцгүй байгаа хүнтэй би ерөөсөө дэрэгдэн бүр ерөөсөө хамт байж чаддгүй юм билээ л дээ. Тэгээд яг тэрүүгээрээ нөгөө нийлцдэг болохоор тэр хүмүүс маань ингээ удаан хугацаанд үлдчихдэг. Би бол ерөөсөө нөгөө юм залхуу зорилгогүй ажил хийдэггүй ч юм уу. Одоо өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг улам сайжруулъя гэж эрэлхийлдэггүй. Өнөөдөр 50000 төгрөг олж байгаа бол маргааш нэгэ яаж 50000 болох уу гэд нэг хүн нэг боддог штэ амбицтай нэг юм тийм хүнтэй бол би хосын тал дээр ч найз нөхөрлийн тал дээр ч юусэн хамт байж чаддгүй юм бэлээ. Тэгэхээр ингээд одоо тэрэндээ ингээд би өөрөө ингээд хүссэн үсээгүй ингээд чи нэг юм хийгээч, чи ингээч, чи одоо ядаж нэг бол суур минг гэл ингээл ядаж ажил төрөлд ороод ингээд юу яах юм бол ядаж хариуцлагатай болмол гэл ингээд нэг юм одоо заах гад багш болох гээд ч юм уу ээж нь болох гээд ч юм уу хүмүүжүүлэх гээд ингээд нэм итгэд тэр байр суурин дээр би очсон байдаг. Тэнгууд тэр хүн маань ингээд надад дургу болж эхэлнэ. Би өөрөө тэрийг айгу юм өчүүхэн жижигхэн жоохон болж харж эхэлнэ. Тэгээд ингээд юусоо дэрэгдээ тиймэрхүү хүмүүсийг юусоо үлдээдэггүй. Тэгээ ингээд өөрөө ингээд аяанда ингээд холбоогоо таслал ингээд явцдаг. А тэнгууд би ямар үнд дуртай вэ гэнгүүт ийм хортой, шартай, амбицтай, өөрийн гэсэн үзэл бодолтой надтай ингээд тулдаг те юу яриад та үгүй штэ тийм штэ гэдэг ингээд намайг жоохон даун болгоод болоо штэ босоо штэ гараач ингээч гэдэг намайг ингээд яг ийм бодит спорт надад ингээд сэтгэл зүйнч талаас ч тэр ингээд юугаас ч ийм миний өөрийн хайрын илмэлч нөгөө хоолой дээрээ мэдэрээ биш ингээд шууд гэртэн гүйччихэд хоолой ид гэд ингэдэг маа энийг ид босч юм уу тийм бос тийм болохоор тийм биш ингээл нялцаагаал шалчаагаал ингээд л тэгэл нэг за яаж ийн мааж найзстай алж ийн ингэж ийн тэгж ийн гэд яг асуудал байна гэтээ ийм гэд тийм гоё юм амьдралыг юм цогтой золбоотой туулж ивэл гоё а тэггүй ингээд нэг хоёр ярихад хүн даавн болцсон байл өө тийм үү яг найз нь яваад очих уу хоёул яах өнөө оройж ууд суух уу муу гарах уу марах уу гэд ингээд тэрийг гоё сонсч болж ин тэ ярих болгонд мэдгүй болоод байгаа ч юм уу. Тэгээд ахаар ингээд бүр сүлдээ ингээд орхидог ер нь бас тийм гоё мужик найзлт юм шүү. Тиймэрхүү юм бас надад жоохон хэцүү байгаад идэм байна. Гэтэ уянга тэлэрч жоохон ээж юм уу ихч ч юм уу тийм заах гэдэг болчихдог гэд би болохоор тийм юмс жоохон хар шимшиг байгаа. Одоо сүүл тэр найз минь надад тийм мэдрүүлээд байна гэдгийгсэн шүү дээ. Би тэгээ хэлмээр авах чи одоо миний найз шүү. Чи миний ээж биш, чи миний ихч биш зүгээр л хүн одоо ямар ч тийм юм асуудал болно. Тэрэн дээр зүгээр хараад өг. Тэгээ сонсоод өг. Тэ хар дээрээс нь ингээд надад ухаан байхад болно. Тэгээд одоо зараас нь өөрийг мэдэрч штэ тий. Зүгээр тэр энэ үдээр нь л ингээд зүгээр гоё намжчих, болчих гэдэг ч юм уу тий. Тэгэхгүй тэгээ чи ингээд энэ тэгээд энэ гэдээ ахаар харин тэр үндэ аюул хэцүү. Гэтэ нөгөө
тэр хэрээрээ одоо ингээд чамааг уг нь хайрлаж байгаа хайр бас байгаад байдаг. Баггүй яг зөв би өөрийнхөө хүнд хуваас ингээд бодонгууд чи ингээд айгүй чухал чамаа ингээд ингэх хүн биш, ийм юм хийхээр хүн биш, ингэхээр хүн биш ингэж болохгүй ч юм уу те. Ингүүл дараа нь бүр их өвдөн, бүр их зовно гэж ч юм уу бодож байгаа болохоор ингэчихвээ, тэгчихвээ гэж байгаа юм дээрээс тэр нь ингээ нөгөө шууд өглөлт болж орж ирдэг гэх юм уу юу гэх. Арга барил нь өөрөөр орж ирд юм шүү дээ. Хайр нь шал өөр хэлбэрээр орж ирдэг шүү. Тэгэнгүүт нөгөө сүүлийн 10 жил яг зөвлөгөөн дээр ингээ явж байхад найзуудын талаар зөндөө яриа сонслоо. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүсийн найз нөхөрлөлийн ойлголт эмэгтэй хүнийхээс өөр байна заяа. Эмэгтэй хүнд би одоо ингээ найз нөхөрлөл байхгүй байд юм байна гэж хэлсэн шүү дээ чам түрүү. Тэгэхээр эмэгтэй хүмүүс нөгөө сэтгэл хөдлөлөөрөө ингэж явж байгаа учраас сайн найз, муу найз гэдгээр ингээ дүгнээд байгаа байхгүй. За энэ бол муу найз юм байна. Тэгвэл болиё гэдэг ч юм. Тэнгүүд эрэгтэй хүмүүс найз бол найз, зүгээр муу явж байгаа найз л гэж байгаа юм. Нөгөө найзлан л бол найз ахгүй. Тэгэхээр найз маань одоо энэ үдэрээ жоохон муу байгаа юм байна да, ядарсан юм байна да, эсвэл амбицлаа те жоохон хамраас өгсөн юм байна да гэж боддог гэж байгаа байхгүй. Тэгээд найзалдаг. Тийм учраас удаа. Тийм ээ. Тэгвэл тэд нар чинь жинхэнэ яг найзлаад авч шүү дээ. Тэгээ энэ үе дээрээ л тэгэл жоохон миний найз ингэж юм да гэж бодоод хүр зайгаа авсан ч гэсэн гэтээ миний найз гэж ярьдаг. Яг эрэгтэй эмэгтэйдээ нэг биш баха миний бодлоо. Одоо яг ингээ хараад хаар эрэгтэй хүмүүс дунд бас ингээл яг те нэг цаач те бараг архинд орсон штэ ч юм уу те ингээд найзалдаг байсан тэгээд бараг арчаагүй дөөдөөд тэгээд харан тэгсэн юм уу те нөгөө нэг эсвэл тэгээд тэр чин томроо тэгээд дарга марга болоо тэгээд биднийг тоохоо байсан штэ гэж мэгэл те тэгэл нэг юм бас яг юм байдаг байгаа байхгүй эмэгтэйчүүд дунд ч гэсэндээ одоо ингээд өчигдөр манай хатам ээжийн найз нэрээд гарын байр зогсож чи хоёр одоо хэдэн жил найзалж чинь гэсэн чи бид хоёр 60 жил найзалж чинь гэж байгаа байхгүй юу. Цэцэрлэгт байхаасаа хойш ямар хөө байхгүй юу. Тэр өстөө жинхэнэ инер чайл дээр найзалж байгаа. Тэгсэн чи ингээл гар марын барайл ингээл бүр заяа нөгөө манай хатам чи би жоохон моогоо байхгүй гэсэн чи найз нэрсэн ингээл гарын барайл ингээл хамт ингээл яа чи миний найз гал. Тэр чи тэгээ бүр ингээ багынхаа юм яриад инээлдээл суугаад байгаа. Тэгэл тэгсэн чинь манай хадам аамаа хүртэлтэй энэ хоёр чи өстой нэрэ 60 жил найзалж байгаа хоёр намайг анх өстой нэрэ бараг ээж чи араасгүй за чи манай найз айтах аваа явж чадах юм байгаас тэгэл наа чи татман байсан гал тэгж байгаа байхгүй түнгөөт ингээл бүтэн амьдралынхаа тоош ингээд нэг хүнтэй найзлаад хүүхдээсээ бүр ингээд хөгшин болтлоо ингээд хамт байж бас эмэгтэйчүүд ч гэсэн бас чадж байгаа байхгүй нэг талаасаа тэгэхээр энэ болохоор зүгээр яг нөгөө тухайн яг хүнний л юу болов гэж бодоод байна. Яг нөгөө би ингээл эмэгтэйчүүд ингээл ийм ингээл төнгөт би ингээл яач эмэгтэй хүнийг өмөр санагдаад байдаг байхгүй юу? Энд яг эрэгтэй хүн шиг те лаг гой яг эрэгтэй хүн шиг гээл эмэгтэйнүүд тааштай шүү дээ. Нөгөө нэг ийм бод эмэгтэйчүүд байдаг шүү дээ те. Тэгэл төнгөт шилчмаал яваад байдаг. Найзтай болол яваад байдаг бас эрэгтэйчүүд ч гэсэн байдаг болохоор тэг энэ дээр бол яг нөгөө нөхөрлөлийг гэвэл хүнээсээ л харин тийм болгох гэж. Эсрэгээрээ бүр юм набор шиг найзуудтай хүмүүс бас байдаг те. Янз бүрийн те. Бүр ингээд бүр юм одоо муухагаар хэлвэл гудамжны бөбөөч бүр ингээд байна те. Бүр ингээд дарга цэргэнж байна ингээд. Манай нэг өдөө нэг тийм нэг найз байдаг. Тэгээд иж явуулсан байна гээл тийм байна те. Тэгснэ бүр ингээд янз бүрийн юм найзуудтай. Тэгээд тэрийг яг чи инхнээсээ ингээд яг энэ маань жоохон ядарч аваа юм. Гэтэ ингээд заримдаа тэтэн дөрөв шилжүүлээч гэдэг. Тэгэхээр би бас нэг тэтэн дөрөв хүчтэй гэдэг ч юм уу те. Тийм бүр юм янз бүрийн тийм найзуудтай хүмүүс бас байдаг те. Ариг өгнөөс бол бас үнц гарч ирж байгаа юм. Тэр чинь тухайн хүний мачураас шалтгаалж байна те. Бас тийм юм шиг санагдсан. Одоо чинь би сая намар найзынхаа нэг найз 20 минут явсан байхгүй юу. Тэр найзтайгаа би одоо яг юуг нь толох юм бол 21 жил найзалж байна. Тэгтээ нөгөө 21 жилийнхаа ихэнх хугацаанд нь хол байсан заяа. Одоо тэр найз маань нөгөө Англид байдаг бүр ингээд бид хоёр ингээд багада бүр ингээд яг ингээд хүүхд байхдаа ингээд хамт ингээд яриамаараа төвд явж маатай ингээд нэг хүсэл мөрөөл зөрөөдөлтэй хамтдаа суугаад хичээл мөчээлээд нэг анги мөртлөө хичээлээ тараад хамтдаа тэг хоёулынгийнх нь ээж нь гадаадад байдаг мэдэг те тэг хоёулаа адилхан загварын сонирхолтой тэг хоёулаа хичээлээ бас амар сайн хийгээд онц сурах бас хүсэл эрмэлзэлтэй яг нэг тийм бүх юм сонин захиалцсан юм шиг юм адилхан заяа бид хоёр тийм найзтайгаа санамсаргүй учирдаг байхгүй нэг сургууль шилжиж татсан чинь яг тэр сургуульд маань шилжиж ирсэн охин яг надтай адилхан сонирхолтой яг хоёулаа ээж нь англид бүр адилхан англид байж мэддэг заяа
бүр юм яг адилхан амьдралтай хоёр байдаг байхгүй юу. Тэгээ бит хоёр ингээд амар найзаж жагаад яг ингээд би нөгөө шилжиж мэлжэл ингэж жоохон бужигнж жаагаал нөгөө найз маань яг англи руу явал амар олон жил болцсон. Тэгээл нэг хэдэн жилдээ нэг ирж мэрж уулзсан тий. Тэгээд байнга холбоотой биш би ер нь ямар ч найзууд руугаа ингээд за юу байна гэж бичээд идэг төрлөө хүн биш аахгүй юу. Ер нь бол бас хэцүү дээ гэдэг шиг тий. Тэгэнгүүт айраатай холбогдох гэж надаар заримдаа дамжуулт гэж штэ. Айрын уцаа авдаг юм би менежер байна. Би ер нь нэг шууд ингээл чатанд хариулдаг ч юм уу шууд ингээ уцаа авдаг төрлийн хүн бас арай биш байхгүй. Тэгэнгүүт тэр найзтайгаа би айдаг байхгүй ингээ сая ингээ уулзаад ингээ айгу удаан байгаа гэр мөртөнд байна гэж бодсон чинь жоох айдаг байхгүй. Яана нөгөө өмнө чинь ингээл нэг уулзаж муулзаал те зундаа нэг play time юм ингэж ороод яваад ангууд яг нөгөө бит хоёр нөгөө нэг тэр үед чинь бол хүмүүс ингээл оо миний найз гээ яваад байж болно. Яг ингээл тасалдгүй хамт байсан чинь бит хоёр нөө би биенийхээ мэддэг найзууд биш болсон байх үү дээ гэж айдаг байхгүй юу. Яг ингээд нийлсэн чинь vibe нийлхэ болцсон байх үү дээ ч юм уу. Айдсан чинь манай тэр найз яг тэгж айжсэн юм байлээ. Тэгсэн чи яг хэвээрээс. Тэгсэн чинь бит хоёр бүр яг хамгийн сүүлд нь бит хоёрын ярьж бүр хамгийн байсан юм нь яг нөгөө миний мэддэг гантгаа миний мэддэг арай ихний хэвээрээ байна гэд хоёулаа тэрэндээ амар баярлцсан. Яана бит хоёрын ингээд жоок мөг ойлголцохгүй байх үедээ ч юм уу те юмр мумр ингээд зөрцөн байх үедээ ч юм уу гэсэн чинь бит хоёр хоёулаа яг нэг юм ярьж инээгээд яг санаа нийлээд тэгсэр нэ хоёулаа бас нэг жоохон те оо за чи мэд чи за тэгвэл тэгтэй гээл тийм ч юм уу те эсвэл нөгөө найз маань яг нөгөө багын жоохон юм сүрхий охин байсан аахгүй ингээд юм байх юм бол үгүй би зохион байгуулна. Одоо энэ дараа ингээ одоо аяллаар маргааш нэг аялалд явах юм бол эхлээд тэнцээ очиж өглөөний цай аваад эхлээд тэгин угаантай тийм юм. Тийм аахгүй. Төвөнгөд би болохоор ямар хүн гэхээр хүн сайхан миний өмнөөс юм бэлдээд өгөл тгийөө тэгээ чиний харуулъё гэд тэгчдэггүй үгүй тэгхгүй гэд нэг бас дайраад байхгүй яг хүн ингээд нэг хоорондоо ингээд нэг юм зөгцчдөг. Тэгээ би бүр ваа ингээд бүр ямар азтай юм бэ те ингээ 21 жил ингээд найдалсан гэдэг байгаа. За тэгээ бараг худалчид 15 жилдэн тусдаа байгаад байгаа мөртлөө яг л нөгөө миний найз хэвээрээ байна. Тэр нь бас амар гой санагдаж байгаа хгүй. Тэгэхээр бас юм нөгөө нэг хувь тавилан гэдэг шиг бараг цаанаас нөгөө заяаны хантайгаа уучран гэдэг шиг бас нөгөө заяаны найз майзаа олно гэж бас энэ амьдрал байдаг ч юм шиг санагдаад байна. Одоо ийм зүгээр л бодсон чинь 15 жилийн тустай байлаа шүү дээ. Тэнгууд яг тэр хугацаанд тустай байсан биш ингээд өдөр болгон уулзж исэн бол энэ нөхөрлөл 21 жил үргэлжилж чадах байсан болов уу гэж бас бодогдож байна л да тий. Яхаа нөгөө нэг тустай байсан болохоор та хоёр нэг уулзахаараа дандаа гоёороо уулздаг. Дандаа санснараа уулздаг. Муугаагаа харуулж амжихгүй салаа авчдаг. Тий бас яг ингээд өдөр болгон оролцсонгууд чинь одоо нөгөө хамт байнгут чинь чиний бүхэл нарийн ширийн одоо ингээд жижиг үйлдэлээс эхлээл асуудал одоо бүхэл юмд ингээд холилдол утгалтаад ирэхлээр бас нөгөө нэг тэр мэдрэмж арай өөр байх байсан болов яах байсан бол гэд тэгэхээр нөгөө найзалж нөхөрлөхөд хугацаа гэхээсээ гадна хамт юу үзэж туулж өнгөрүүлж байгаа вэ гэдэг тэр зүйлс бас айгу нөлөөлдөг юм болов гэж бас бодлоо сая тий бас тийм байна. Тэр чинь нөө бит хоёрын нөхөрлөлч нөгөө хааны мөн хэсэг дээр гацчихад байгаа байхгүй тий. Нөө манай нэг найз дүү ажлын дүү тэгсэн байхгүй. Би ч айгүй олон жил найзтайгаа хамт өстой хоёул айгүй олон жил найзлаа. Хоёлаа гоё ийм олон жил найзлсан юм чинь гатгшаа явъя. Энийг тэмдэглээд гээд тэгээд 7 хоног илүү хийж тэгээд яваад 3 дахь хоног дээрээсээ салам хийлээ. Би ч айгүй гоё найзтайгаа айгүй гоё болоод л гэсэн чинь ерөөсөө болохгүй болсон гадагшаа явсан чинь тэгээд яг аялал бол бүр яг хүний танилцдаг байхгүй юу. Ингээл хэр удаан хүлээх төвчээртэй хүнтэй хэл мэдгүй газар ямар байдیں۔ Халууцхлаарэ яаж стресстэй мэдчлэнгээл тэгэл нөгөө удаан алхаж чаддаг юм уу гэл ингээл бүх юм мэддэгдээл тэгэл ерөөсөө тэр найз маань айгүй биш болоод ирсэн шүү дээ. Өстө сон зантай гэсэн нөө. Өстө эцээсэн шүү дээ гэсэн. Тэр шиг бас тэгэхээр нөгөө бид нар богинохон хугацаа өнгөрүүлсэн байж болно. Гэхдээ бид хамтдаа тэр хугацаанд юу ямар дурсамжийг ямар туршлагыг нэгэндээ өгсөн бэ гэдг нь бас айгүй чухал хагаад байгаа шиг байна. Тэгээ айгүй гоё үнцэг гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр эндээс нөгөө яг харилцаа болгоны тухайн хүнийхээ талаарх итгэл үнэмшил
Ерөөсөө одоо миний ээж гэдэг хүн бол ийм хүн гэдэг толгой дотор код цуцсан байгаа. Итгэл үнэмшлэр ээжигээ бодож явж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хамгийн сүлд тэр хүнтэй ямар харилцааг мэдэрч ирсэн тэр итгэл үнэмшлэр ингээд дуусчих байгаа байхгүй. Тэгээ эргээд уулзах яг тэрүүгээрээ л харж байгаа гэсэн. Гэтэл нөө дундаа ороод энэ ингэдэм байна гэж бодоод ах тусам нөгөө итгэл үнэмшил сөрөг болоод ирэнгүүт их нар нөхөр хэрэлдээл ингээл асуудал үүсдэг те. Тэгэхээр тэр итгэл үнэмшил аягүй чухал байгаа. Тэгэхээр миний хөөрхөдөө миний муу найзтай энэ үдэрээ л ингэж явж байгаа маань ингээл уучлаад дотроо бодоол өнгөрөөчвөл бас хадгалж үлдчих болох юм. Тэр гэхдээ ер нь бас нөгөө багасаа нэг юм хүнтэй нөхөрлж юм чаддаг төрлийн бас хүмүүс амир бэд юм шиг санагдсан. Одоо би болохоор бас яг заримдаа яг найзлж нөхөрлөн гэхээр яг яах одоо би яг өөрөө яг яах хэрэгтэйг бас сайн мэддэг байхгүй юу? Заримдаа жоохон уучраалдгүй тий. Тийм би одоо чинь найзуудаас амар их нөгөө гомдлон сонсдог. Чи өөртөө ганц удаа төрүүлж залгадаг биш миш гээл тэгж мэгээд ч юм уу те. Тэнгүүд би яг нэг тийм өөрөө ингээд уриалаад байдаг биш ч гэсэндээ ингээд хүн намайг уриалал ямагт уганд тэгяал гэдэг төрлөө байхгүй жишээ. Тэгэнгүүт одоо би жишээ нэг шууд хүн ингээд намайг ингээд шууд шүмжлэнгүүт би ерөөсө хүлээж авч чаддгүй заяа. Цаанаас шууд миний ингээд хамгаалах механизм ажиллаад ямар ч хамаагүй аргаар ингээд өөрийгөө өмөрөх гэдэг байхгүй. Тэнгүүд жишээ манай тэр найз жоохон бахтаа штэ бүр 15 6 та байхтаа намайг ингээд шүмжлэл сонсч чаддгүй ингээд анзаарсан. Над руу захиа бичиж штэ. Ингээ хамт нэг ангиас урдаг хэрнээ нэг ингээд дугууланд явдаг хэрнээ. Чи нэгтэй очиод тайвширж агаад уншаарай гэд. Тэгээд тэрийг ингээ гэртээ ингээ хүн чинь тайвшраа хинч над руу ингээ давшилж байгаа мэдрэмжгүйгээр уншаар чинь яг нэрэж тийм юм болоо гэ тэрийг ингээ бодоо тэрийг ингээ найзынхаа тэр захиа ингээ дэвтэр дээрээ наагаад хажууд нь хариу захиагаа бичээд тэгээ зөрүүлээ маргааш нь нэ өгч өгөөд тэгвэл тэр захиа маань одоорт л өгдөг байхгүй юу. Тэгээ би тэр захиагаа гаргаж ирсэн чинь хүү тэр ямар амар мундаг үгийн сонголт монголчтой. Одоо уншсан чинь хүртэл ухаарад байгаа юм биш үү? Нөгөө нэг яг ингээ миний ингээ гаргасан амар тэнэг үйлдэлийг ингээд амар гоёор ингээд илэрхийлсэн байгаа байхгүй. Түнгүүд бит хоёрын дунд хэрүүл болоогүй. Би ингээ шүүмжлэл сонсч чаддгүй хүн бол буруугаа ингээд ухаарсан. Түнгүүд би хүү энэ хаанаас нь гардаг ухаан юм болоо гэмээр бас. Энийг бид нар бараг одоо хүүхдүүдтэй зааж өгөх үү? Ер нь хүний сайн найз байхыг хүмүүжил төлөвшлөөр бас бид нар ингээд одоо хүүхдүүдтэй хэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг одоо чи хэрвээ найзтайгаа хэрэлцсэн бол ингэж иймэрхүү төвчээр гаргаад ингэж байгаар ер нь сайн найз гэж ийм байдаг шүү. Ийм юмыг нь ойлгодог хүнийг ийм үед хамт байдаг хүнийг сайн найз гэж хэлдэг шүү. Миний охин ер нь яг сайн найз мөн үү? Чиний сайн найз хинбэ гэдэг ч юм уу ингээд хүүхдээ айгүй мундаг боловсралтай ингээл айгүй лагил хүн болгоё л гэж бодоод идэг болохоос ш бид чинь тэгээ бас ингээд сая яг ариг ярьсан чинь хүүхдээ хүний сайн найз байгаасай, хүний сайн нөхөр байгаасай, сайхан найзалж нөхөрлөдөг тийм хүн байгаасай гэж юу н бодож бас яг тийм хүмүүжил бид нар бас яг өгч гин үгэ ботсон чинь яг тэр үйлдэлийг юусоо хийхгүй байгаа юм шиг. Хүнтэй найзалж чадна гэдэг чинь өөр амар ер нь чадвар байгаа шүү. Тий. Тэр хайрыг ярианаас бодлоо л да гантгаа ингээ бичиж гэдэг чинь тэ. Тэнгүүт бит хоёрын бас нөгөө оршин тогтноод байдаг маань би нэг бит хоёр нэг шүүдэггүй гэхдээ яг айгүй их ярилцдаг юм байна. Чи ингэсэн болохоороо ингэсэн, би ингэсэн болохоороо ингэсэн гэдэг айгүй ярьдаг юм байна. Би нэг хизээч ингэж айгүй тийм юм байна. Одоо чинь бит хоёр л гэхдээ амар их санал зурдаг, амар хэрн бас мууддаг гэдэг байхгүй юу? Ер нь ингээл тэгээ яаж бит хоёр ч одоо ингээд байн хамтаа дээрээс нэмээд хамт ажиллаж мэжилдэг зэ. Тэгэнгүүт чинь нөгөө олон жил найзлаад бүр ингээл ээж аав хамаатан садан бүр бүгднийг мэддэг болсон хүмүүс чинь нөгөө нэг нэгэндээ ингээл юм амаа ярих та. За ингээ хэлчих юм бол энэ хүн ингэж хүлээж аавна гэдэг. За ингэж хэлвэл азаа бол уурлна. Тэ яг ингээ өөрт нь яг өөрийн тэгжаам шиг санагдсан ч юм уу яг мэдчихэж байгаа байхгүй. Тэгвнгүүт бит хоёр ингээ ярилцаад нөгөө айл болох нөгөө ингээд нөгөө тэ өөрийнхөө ингээ хэлж байгаа юм аа нөгөө хүнээ гомдоохгүйгээр ойлгуулах ч юм уу тэ нөгөө хүн маань ааха яг надад бол тэгж санагдсан гэхдээ гэд нөгөө ингээд ярилцаал ирдэг. Гэтэ тэр бол бит хоёр бол их хугацааг зарцуулдаг. Гэтэ өөртөө тэрэнд их дуртай болохоор тэгж амар сайн ойлголцох хэрэг гардаг. Ойлголцох нөгөө сонсох ярилцах гэснээс одоо аминаас зүр сонирхоод асуухад ингээд би зүгээр боддог байхгүй ингээд сэтгэл зүйч найзтай бол гоё доо гэлтэй. Би бас гоё гэж бодлоо. Одоо өөр бас
нэг тийм байвал гоё доо гэж боддог юм. Яг хүүхэд ингээд ханаа төрөөд өвдөнгүүд энэ ч ийжтэй байсан бол гоё доо хүмүүс гоё доо гэлтэй энэ хоёрын имэн имж байсан бол ямар гоё вэ ч юм уу те. Яг тэгж боддогтай адилхан сэтгэл зүйч найзтай бол гоё доо ингээл яриад асуугаал ингээл надад айгүй юм зөв шинжлэх ухаанч зөвлөгөө өгөөл гэж боддог байхгүй. Тэгвэл аминагийн хувьд яг найзууд нь ингээд сэтгэл зүйн хүнд асуудал ч юм уу ингээл амьдралын янз бүрийн нарийн ширээний ирээд ярихлаар яг тэр дээр мэрэгжлийн талаас нь хандах тийм үе байх уу? Нэг бол ингээд одоо найзыгаа олж яг ингээд бүр хувь хүн юу гэдгийг тэр нөгөө бүх зүйлтэй мэдж байгаа шүү дээ. Яаж ханддаг вэ? Тийм шүү дээ. Одоо нэгэн талын мэрэгжлийг эзэмшсэн юм чи энийхээ давуу талыг ингээ эргэн тойрондоо гарахгүй бол болохгүй. Тэгээ одоо найз мэзээгаа төрөх үед нь заяаж байна. Өхлийн талаарх бодол орж ирүүлнэ цаа бичээрэй гэж хэлж байгаа. Тэнгүүт гүүгөө найз нь зүгээр мөгөр гэд. Baby blue гэж байдаг шүү дээ. Тэр үе дээр бичин шүү гэх. Айгүй эвгүй шүү дээ гэл тэнгүүт зүгээр гэл. Тэгэл одоо манай ээж аав бас ингээл хөвшин болж байгаа. Тэнгүүт одоо тийм санагж байна. Одоо энэ хэрэг тэгдэж шүү гэл ингээл байнга асуугаал байдаг. Тэгэл ярихгүй болвол тэд нар чинь ер нь бол намаа сэтгэл зүйч гэдгээр харахгүй байгаа ч гэсэн миний өгч чадах хайр гэдэг ч юм уу те. Ээж нэрийн үед ч одоо чинь ингээл цэвэршилт нэмшилт явагдсан гоо сэтгэл санаа нь бүр ингээл яг өсвөр насны юм шиг амар болд юм билээ шүү дээ. Тэнгүүд тэрийг баг нөгөө ээж нар маань өөрсдөө ч мэдэхгүй бид нэрч мэдэхгүй. Ёо ээж мэдэхгүй байсан. Өгс бол хэрүүл болчих гээд байдаг болцсон ч юм уу те. Тэнгүүд энэ чинь ингээд мэдчихэж байгаа болохоор ээжсээ баг урьдчлаа за тань тэгээд санагдаж гин үү. За энэ хүн жоохон ганцаардаад байгаа юм жоохон юм ярьчи. Энэ хүн жоохон халамж хэрэгтэй байгаа юм. За өнөөдөр энийг нэгэд өгчээгэл тэр нь чимээгүй хайраар ингэж явдаг. Эмэгтэйчүүдийн одоо янз бүр ингээд рилүүд ч гэсэн явдаг шүү дээ. Ингээд амар ингээд ярьж байгаа хүмүүс төр ингээд топик нь эргэтэй хүн байх үед гээл тий. Тэгээд бидний хоорондоо ярьдаг бас том сэдв бол яг нөгөө эмэгтэй хүмүүсийн том сэдв нь ирчүүд байдаг те. Нэгнийхээ хайртай хүн дууралсан хайр сэтгэл одоо хагцал, салал, шаналл тэр бүх зүйлийг хуваалцдаг штэ. Тэгмүүд найзуудынхаа эрэгтэй хүний сонголт руу ер нь хэр орж байна гэж тийм. Юу өгтэй ямар гацдаг вэ? Нэг зураг байдаг штэ те. Нөгөө нэг найз дээр нэг залууг харах үед гэсэн чинь нэг нь ингээ харсан нөгөөх нь ингээ харсан. Яг тийм зөө одоо чи битэрийн сонирхол шаал эсрэг зөө юу л гоё байгаа сонирм байна гэсэн. Яг тийм байд. Гэхдээ эзэч тэр сонголтонд нь нөлөөлж дийлэхгүй л дээ. Тийм үү. Зүгээр чулуудаараа дийлэхгүй л дээ. Эсрэгээр ингээ бойсгээд байхад нийлчдэг л аа. Ярьсаараагаад дурлуулсан гээл Үйлээд. Ярьсаараагаад дурлуулсан гэл нэг бол муулсаараагаад нэрээ ингээ харсч бүр шал тэний шиг харагдаад гээл тэгдэг штэ. Тийм байхгүй. Үгүй яг манай найзууд ингээд дандаа ингээд юу яадаг заа. Би ч гэдэг угаасаа яг хоо миний сонирхол чи өөрөө нэг юм хүмүүст ингээ гаднаас айгүй тийм зөөлөн таалагддаг төрлийн угаасаа миний тайп чинь тийм байхгүй юу? Ер нь хүн хараад би айгүй нүдэн дулаахан тэгээд нэг юм зөөлөн одоо эрэгтэй хүн дуртай болохоор тийм эрэгтэй хүн чинь бүх хүний нүдэн сайн хүн харагдаж шүү дээ. Тэнгүүт манай найзууд одоо жишээ нэг миний хальт ингээ болцож байгаа залууг миний харж байгаагаас илүү магтаж яриад наваг ингээд бас хэд сайн болох гэдэг. Тийм ч өөрөө мэдгүй суугаад. Эсвэл ингээд нөгөө хүн үнэ те жоохон ингээд голж молохгүй байж гот юу ярьж байгаа. Ёстой сайн хүмүү гэж үзээ. Тайргийнхаа одоо ёо өнгөрсний жодоо гэж хайрладаг даа гэж. Тийм байна. Би ч юм уу хоёуланд нь хайртай юм чи. Жоо хайрыг мөн буруу юм ярих яах гээд байгаа юм яах гээд хоёулаа өөр гэж тэг. Хоёулаа. Заа ойлгохгүй дээ. Тэгээ би чи ятамата тэгээд. Тэгээ чи ингэдэг ятамаа мана эхнэрээ харж байгаа. Эхнэр чи аягүй муухай айлгүй болоод байна шүү. Тэгээ чи эсрэгээрээ энэ нөхрүүдийн Үй нөхрүүдийн дэмждэг. би яа үй Дандаа хийн. Хасахтай. би чаа димээ гэж хэлээ. Тэгээ нөгөөх нь тийм байна. Одоо тэ муу хангад өөртөө хийдгий штэ. Нөлөөлдөг юм байна л да. Тийм юм байна.
Яалтчгүй ч угаасаа тэр найз нөхдөд их олдоод байгаа юм. Буруу сонголт. Тэр одоо юуныхан болоо. Бүр ингээд хэлсээр хагаад одоо ингээд болиулж гэсэн тийм тохиолдол юу н байдгүй. Байгаа шүү. Одоо яг миний эргэн тойрны ингээд кейсүүдийг харахаар гэж үтэй. Айгүй олон сингл ингээд ийм бүсгүүчүүд байгаа байхгүй. Тэгээ тэд нар маань нэг бол ингээд хүнтэй болцгоод байна ч юм уу те. Нэг бол ингээд өөрөө гэр бүлтэй ирнэ, гэр бүлийн харилцаа жоохон хүндэрөөд эвгүй болоод ирсэн чинь өөрөө айгүй ууг нь хүн нь айгүй сайн хүн гэдгийг мэдээд байгаа штэ. Хүмүүжил нь айгүй сайн гэдгийг мэдээд байгаа. Гэтэл тэр нэг юм сэтгэлийн захирагддаггүй нэг тийм далдын хар хүч гэж байдаг юм байна л да. Өөрөө ингээд гэр бүлээс давхар харилцаанд ингээд орох гээд байгаа ч юм уу те. Тиймэрхүү юмнууд одоо яг бидний одоо үеийн бүсгүүчүүдийн амьдрал дээр юу н бас ажиглагдаад байна шүү. Тэгэхээр одоо тийм зүйл мүлийг яг хиний талд орох ёстой вэ гэж яг яах ёстой вэ гэл ингээл бас би яг одоо яг найз гэдэг энэ байр суурин дээр яг энэ асуудал дээр нь би яаж оролцох ёстой вэ гэдэг бас айгу хэцүү зүйл байдгийм байна. Та хэдийн үед яг энэ дээр юу гэж зөвлөх үү? Одоо нэг би чайраа болоод очир төрөөгөө те Тэнрээ гал өстөж ирээд ээж нэм шиг одоо байхын цааш. Гэтэ нөгөө нэг ер нь бол одоо салалтч байна уу, ямар нэг хүнтэй нийлэгч юм байна уу? Эцсийн шийдвэрийг бол хүн өөрөө л гаргана. Би бүртээ яагаад ч чичээгээд нөлөөлөхгүй. Гэхдээ миний өөрийн одоо жишээ нь үзэл бодол гэж зүйл ааш тэрийг бол миний бодлоор бол гэж яагаад би бол хэлнэ. Надад бол наа чинь бол таалагдахгүй байгаа. Гэхдээ одоо чи одоо өөрөө л мэд. Би чамайг бол одоо тийм шийдвэр гаргахгүй байх гэж бодож байгаа ч юм уу те чамааг одоо хаан зогсгоо мэдж байгаа байх гэж бодож юм ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нөгөө би өмнө нь аюу тийм хинхэг байсан байхгүй юу. Ингээл тэгсэн чинь нөгөө нэг манай найзууд дундаас юу мэдсэн гэсэн чинь зарим юм надад ингээ хилдэг, бусдад нь хилдэг. Чамаас гадна групп чат. Тэ бараг заа. Тэгвэл групп одоо чи видео колл гэж бол намайг байхгүй нэг юм ярьж мэрчдэг ч юм уу те. Яадаг гэхээр би тэрэн дээр нь ингээд шүмжлээд идэг хүн байгаа байхгүй юу. Тэгвнгүүт чи ч надад хэлээгүй мэлээгүйгээ дараа нь тгсэн чи үгүй тэгээ чамайг уурлаа загнаадах юм болоо гэж бодоод хэлээгүй ингээд тэнгүүт нь би би ер нь бас ингээ уурлаа загнаад нөгөө өөрийнхөө юмыг ингээд тулгаад байдаг бас байдаг юм байна л да гэдгээ мэдэж аваад тэгээд яг хуу би миний хувьд бол юм байна надад бол таалагдах нэгдээ хэлнэ. Гэтээ тэгэл угаасаа би яаж ч нөлөөлөх гээд хүний шийдвэрт нөлөөлж чадахгүй болохоор тэгэл яг тэрийг бол тэгэл хүндэн л үлдээ. Одоо тиймэрхүү юмнуудээс дими наад хүнээсээ гэх сал гээл те. Наад залуу чинь онцгүй залуу байна ааштай залуу байна ч юм уу те ширүүн залуу байна хүмүүжлгүй залуу байна ч юм уу ингээд болиулах гал нөгөө жоохон байсан болохоор ингээл хүний амьдрал амар нөлөөлөх гээд тэглээгээ болдгүй юм байлаа те суучдаг юм байлаа шүү дээ. Тэр шиг одоо тиймэрхүү яг тохиолдол дээр одоо тэр одоо болж байгаа болоод өнгөрсөн байхгүй юу тийм асуудал. Тэнгүүд одоо айраа ингээд жоохон ингээд дургу хүлээж авч ийн гэж штэ тэгээд айрыг тойроо ярьсан мэн гэсэн. Тэнгүүд би болохоор чи тэгээ өөрөө яг ямараас чамд ямар мэдрэгдэжсэн гэж би айгу сонсож л өгдөг. Ер нь тийм л юм байна л да. Чи яг өөрөө яамаар байгаа гэж л хүлээж авдсан байна юмыг. Тэгээ энэ ярианаас одоо тэгээд манай үзэж байгаа эмэгтэйчүүд ч гэсэн нэг л зүйлийг аягүй сайн ингээ анзаарчих юм бол магадгүй аягүй гоё болох байх. Тэгэхээр нөө эмэгтэйчүүд стрессээ тайлах гэж ярьдаг гэдэг л аягүй сайн. Тэгэхээр бид нар стрессээ тайлах гэж ярихаар мэдээж нөхрөө болно. Хэцүү байгаа зүйлэл яар. Тэгэхээр нөө сонсож байгаа хүмүүс чинь энэ чинь ямар муухай хүнтэй хавд байгаад миний найз заваад байна да гэд өмөрөөд хамгаалсан. Тэгэхээр нөгөө ихтгэл үнэмшил бол угаасаа тэр хүн муу юм байна гэдэг ойлголт өсөж байгаа л гэсэн. Тэгэл дараа нөгөө яах чинь угаасаа салсан наач үст юм. Эрэгтэй хүмүүс бол тэггүй шүү дээ. Эхнэрээ муулахгүй. Харин тэр нөгөө нэг тэр нөхрөө муулдаг асуудал дээр чинь бол яг тэр нөгөө нэг анх бол яг жоохон мохон байхад чинь нэрэл энэний нөхөр нь амар нөгөө найз маань ууртай байгаа мэн гэж бодохгүй нэрэл энэний нөхөр нь айгүй муу юм байна гэд баг бодчихдаг байсан байхгүй. Тэг гоё юм бол тэр хоёр хоёулах нахт ийж шүү дээ. Юугээл гой сайхан байгаа ирж яах тэгвэл гэж үү ингээл атгийн лавтан байна даа гэл те бараг бодоол тэгэл өөрөөс нөхрөөмлээ бид нар ер нь бүгд зовж байгаа юм байна даа гэж боддог байсан байхгүй. Тэгээд гисэн чинь сая сүулт мүлд ингээ анзаараад ангууд бид нар нөгөө нэг арай том юм болцсон чинь нөгөө нэг асуудал хандж байгаа хандлага шал өөр болсон юм билээ. Одоо ингээл муул хичнээн ингээд нөхрөө муулсан ч гэсэндээ нөгөө найзууд маань хэзээч нөгөө нэг эдний нөхрөө ийм хүн гэж бодохгүй.
Тэгээ бараг тэрийн жоохон дэмжиж мэмжингүүт те нөгөө нэг Бараг эсрээр манай өөрөө бас жах эвгүй шүү. Нөгөө сонсож масаад хүүе тийм үү арайчтай марайчтай гүнгөт чи бити муухай сенсацтай сонсоод байгаа ч те. Наа ч өөр хөглөгдөд явж өгсөн. Тий, наа чи одоо ингээ бараг л өстө нөхрөө бүр юу энэ болохоор бодол хідэрл байхгүй гадаг юм гэж бодлоо ш. Бити юм сенсацтай сонсоод байгаа гэд тэгсэн чи за уушлаараа тийм ээ тэгдэж штэ уусаа. Тийм болж байхгүй. Тэгэл тэнгүүд зүгээр ингээд тухайд ингээд уйлж мэлэл ярьсан ч гэсэндээ ярьж байхдаа би бараг өөрөө ингээд би ер нь тийх хэрэгтэй юм байна. Гаргалгаагаа олоод тийм бараг ярьж байхдаа гаргалгаагаа олоод эсвэл тэгэл нөгөөдх нэг нэг том асуудал биш байсан юм уу гэж бодогдож байна. Яриад хаад гэдэг штэ гоё тийм шийдэл нэг гарч ирээд өөрөө тийм түнгүүд тэр дунд одоо манай найзууд нэг намааг шүүмжилсэнгүй надад зөвлөгөөч өгсөнгөө манай нөхрийг адгийн амтэн ч гэж бодсонгүй. Тэгтээ ингээд асуудал айгүй хөрхэн жижигрээд шийдэгдчихэж байгаа байхгүй юу? Тийм эмэгтэй хүний дотор нөгөө дотоод охин гэдэг дотоод охин байгаа. Тэр дотоод охин бол ямагт өмөрүүлэхийг хүсэж байгаа. Тэгэхээр өөрийгөө намайг ингээд зовоосон гэд өмөрүүлчихэд тайтгарч байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүнээс ч гэсэн намайг ингээд тэгээд нөгөө хилэнгүүт эрэгтэй хааштай эрэгтэйгээ өөрийг нь өмөрөөсөө гэж бодож итэл нөгөөх нь годод тгээ яах гэдэг юм нөгөө асуудлыг хам шийдэх гээд оролдонгууд айгүй гомдчихдаг тайлбар юм. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. За бид өнөөдөр Soul Lab-аараа эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн тухай, найз байхын тухай маш сайхан ярилцлаа. Тэгээд үзэж байгаа бүсгүүчүүд маань ч гэсэндээ би яг хэр сайн найз юм бэ? Нэг бол би яг жинхэнэ найзуудтайгаа хамт байж чадж байгаа юу? Гэх мэтчлээ олон зүйлсийг бас бодож өөрөөсөө асуусан байх гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн маань Soul Lab-ийн дугаарын төгсгөлд та бүхэндээ ивент итгэгчтэй дахин нэг танилцуулъя. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгч дерматистер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтран ажиллаж байгаа. За мөн охид бүсгүүчүүдийн маань найдвартай туслах өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байна. Тэгээд завгүй аав ээжүүд маань дэлгүүр хошоо гарч ирчихэд амжихгүй байгаа бол Hi Mommy-гаар бас хургуулээд авдаг шүү гэдгийг дахиад сануулад хэлье. Энэ удаагийн маань зочноор жүжигчин Аз Жаргал, Ариун Чимэг. За энэ хоёр маань 17 жил найзлсан найзууд. Өргөдөө ирж оролцлаа. Мөн одоо бидэнд маш сонирхолтой зөвлөгөө, сонирхолтой тайлбаруудыг хэлж өгсөн сэтгэл зүйч Аминада бас маш их баярлалаа. За тэгээд бидний яриаг эхнээс нь дуустал энэ хүртэл үтсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь бид дөрөв яг чин үннээрээ байсан шүү хүмүүс мэд гэж үү. Тэгээд та бүхэн маань Soul Lab-ийн хуудсан дээр маань subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн шинэ дугаараар шинэ зочидтойгоор сонирхолтой сэдвтэйгээр эргээд уулзцгаая. Түр баяртай. Баяртай. Soul Lab.